Хэрвээ чамайг ангийн чинь бүр хамгийн дургүй хүүхэдтэй гэрлүүлэхээр бочхол яах вэ? Хэдүүлээ тэдний гэрлэх болсон түүхийг хамтдаа харцгаая. Юуны өмнө лайка дараад орж ирж байгаа хөөрхнүүддээ маш их баярлалаа. 2025 онд зөндөө гоё шинэхэн анимууд гарч байгаач анхныхаар нь та бүхэнд үнийг ярьж өгөхөөр бэлдлээ. Манай гол дүрийн охин болох Акане ангийнхаа сайтад бүр үнэхээр дургу. Байнга л ийм ч хичээлийн хуваар тийм ч зүйл самбраа арч гэдэл өглөж байдаг. Мэдээж тэгэхээр сайтоо ч гэсэн яаж дуртай байх вэ? Энэ үед нь ангийнх нь охин шийсээ ирснэ. Акане чи байнга л өглөж байх юм аа гэдэл түүнийг өмөөрнө. Ангийн охтууд бол тэр хоёрын харилцааг мэддэг учраас шоолоостой. Харин түүний толгойг илэхэд миний үеэлэл намайг өмөөрх юм даа гэдэг за. Гэхдээ энэ хоёрын бас нэг харилцаа байдаг юм шиг байгаа юм. Аканегийн найз нь түүнд чи түүнд байнга санаа тавих юм сайн юм уу гэхэд ёо чи юу яриад байгаа юм бэ? Энэ дэлхий дээр цорын ганц залуу үлдсэн байлаач би түүнийг тоохгүй гэхэд нөгөөх нь хүүе дэлхийс үнсэн байсан ч би чамтай уулзрахгүй гэдэл энэ хоёр бүр аан маань нэгэн лугаа бүр тоож хардгүй за. Заашгүй хичээл таарч 50 байдалтай орж манай хүн алхаад явж байтал өвөн залгана. Гэхдээ бүр үнэн кул за. Тэр унсан машиныг нь л харчих. Бас хажуудаа нэг имээ суулгачсан гэж байгаа. Хайрт ач минь ээ. Өнөөдөр уулзаж хоол идцгээе. Мэдээж чамайг татгалзахгүй гэж найдаж байна. Чи бол миний компанийг өвлөж авах ганц өв залгамжлагч шүү дээ гэдэл ятгана. Сайтаа дургу байсан ч гэлээ бүр хүчээр хажууд нь машин ирээд зогсчихдог. Өө та намайг сүрдүүлээд байгаа мó гэснээ суун. Гэхдээ тэр хаашаа явж яах гэж байгаа талаар юу ч мэдэхгүй. Ямар тааж өвөөтэйгөө хоол идэхийг л мэднэ. Өвөө нь бол одоо 60 төгөж яваа хүчрхэг бизнесмен. Гэхдээ тэр зүгээр ч ингээд компанийг байгуулаагүй дампуурлын ирмэг дээр ирчихсэн байхад нь группийг удирдан дэлхийн томоохон корпорац болгосон. Үүнийгээ сайтад өвлүүлж өгнө гэд байгаа юм да. Мэдээж түүний хайртай ачна. Буусны дараа нөгөө охинтойгоо таарна. Чи энд юу хийж байгаа юм бэ гэдэл энэ хоёр бас хэрэлдэцгэн. Энэ хоёр ч угаасаа бүр ирэн таардгүй л дээ. Удалгүй эмээ өвөө хоёр нь ирснэ. Тэр хоёрыг бүр шоолоод өхөөрдөд байдаг за. Харин манай хоёр тэр хоёрыг хамт байгааг хараад ихэд гайхацгаана. Өвөө та хоёр яасан хөөрхөн юм бэ? Ингээд бүр суух уу гэдэл өхөөрдөж байгаад орцгоон. Тэд нэгнийгээ хараад хоолоогоор нь хоолд авахгүй. Маргалдаад сууж байхад нь өвөө та хоёрыг гэрлүүлнэ гэдэл шууд хэлээд авна. Мэдээж манай хоёр бүр шок. Юу яриад байгаа юм бэ? Дөнгөж ахлах сургуулийн хүүхдүүд штэ. Гэхэд имэн 18-тай байх л хэрэгтэй те. Гэтэл өвөө бид залуудаа нэгэндээ сайн байсан ч үзэл бодол зөрчилдөөд салчихсан. Гэвч олон жилийн дараа таарцгаахад бид нэгэндээ ямар их хайртайгаа мэдцгэн одоо аз жаргалтай байгаа. Тийм учраас алдаагаа давтахгүй тулд ачцээ хоёроо гэрлүүлнэ гэвэл яах вэ? Нэг осондоо тэдний залуугийн бүдэлгүй хайрын төлөөс болцоохоор болчихдог. Нөгөө хоёр маань эсэргүүцэн яасан ч тийм зүйл болохгүй. Ядчил хайртай байх хэрэгтэй штэ гэтэл өвөө тэдэнд нэг нохоо харуулснаа. Ажигаа хэрвээ зөвшөөрөхгүй бол компани өвлүүлэхгүй энэ нохоод өвлүүлнэ гэдэл сүрдүүлэндээ түүнийг нь сонсон сайтаа эргэлзэж эхлэхэд эмээ ачаа дуудснаа. Чихэнд нь нэг зүйл хэлэхэд тэрээр бүр хачин болоод л явчихлаа шүү. Гэхдээ юу хэлснийг нь мэдэхгүй юм да. Дараадаа л тодорхой болох байх. Өвөө эмээ хоёр ч бараг л тэр хоёрын баярыг тэмдэглээд байгаа юм шүү. Тэгснээ шийдвэр гаргахад ердөө 3 өдрийн хугацаа өгдөг. За ингээд л манай хоёрыг учраг гэж бодсон янзтай үүдэн дээр нь хаяад л явчихдаг. Акане гэртээ ирснийхаа дараа сайн найз руугаа залган хэрвээ чамайг дургүй хүнтэй чинь хүчээр гэрлүүлэх болчвол яах вэ гэтэл би бол яасан ч зөвшөөрөхгүй. Учир нь гэвэл надад хайртай хүн байгаа гэж авна. Манай хүн чинь хий юм бэ? Манай ангийн хүүхэд юм уу гэд сонирхон асуудал тэрээр хэлдэггүй. Тэгснээ бас хин нэгэнтэй гэрэлжих юм бол байрны түрээсээ хуваалцсан, хоол ундаач хуваалцаад бараг л химнэлттэй юм биш үү гэтэл манай хүн гэхдээ чи эмэгтэй хүний хийдэг тэр зүйлийг хийж байсан уу гэдэл охидын арай шимнэлцгэн. Харин сайтаа өөрийнхөө үеэлгээд байгаа дүүдээ бүх болсон явдлын талаар ярихад би чиний мөрөөдлийг хүндэлж байна. Чи компани захирал болох хэрэгтэй штэ. Гэдэл энэ хоёр үеэлээс арай л нэг өөр харилцаатай байгаа биз? Ингээд 3 өдөр ч өнгөрлөө манай хоёр уулзснаа гэрлэхийг зөвшөөрчихдөг. Өвөө эмээ хоёр ч бүр бөөн баяр. Тэгснээ тэдэнд бүр гэр бэлтчихсэн. Ядаж байхад ганц ортой гэж байгаа. Шалан дээр унтах хориотой. Мөн хамтал унтах ёстой гэсэн өвөөгийн дүрэн бий. Хэдий дургүй байлаач тэр хоёр хамт хэвтээд танаа эмээ чинь чамд юу гэж хэлсэн бэ? Чи яагаад надтай гэрлэх болсон бэ гэхэд
Охин би мөрөөдөлтөд хүрэхийн тулд гэдэл бас хөөрхөн ярилцаж эхэлж байтал Сайто бие барьж эвгүй болж байснаа санамсаргүй биеинд нь хүрчдэг. Манай хүн зүгээр чи миний өгзгөнд хүрчлээ гэд орилоод л энэ хоёр ч зүгээр байхгүй те. Таардгүй хоёр чинь нэг гэрт орчхоор чинь яавал гэж. Гэхдээ Яванда дасган тодорхой байхаа те. Акане түүнийг дотроо хайрладаг юм шиг байгаа юм. За тэгээд Яванда юу болохыг нь бүгдээрээ харцгаая. Энэ хоёр маань маргааш сургууль дээрээ ирээд хизээж хиндэж гэрэлсэн талаараа хийхгүй гэж тохиролцгоно. Нөгөө хоёр тохиролцоход ангидаа орж ирэхэд Химари чи өчигдөр юу гэсэн бэ гэдэл шалгаана. Харин Сайтагийн өмнө шийсээ ирж зогсноо. Таны шампунь өөр үнэртэй байна. Өчигдөр хаана хонсон бэ гэхэд манай хүн сандарснаа. Саяхан хачин шампунь авч өгсөн гэхтэн зөвхөн шампунь биш харин эмэгтэй хүний үнэр үнэртэж байна гэснээ. Хүзүүн дээр нь үнсээ давал яах вэ? Чи нөгөө хүнтэйгээ гэрэлжгээ юу? Би танаа шинэ байшин хаана байгааг ч мэднэ гэж байна шүү. Манай хүн сандарч байснаа л амийг нь таглан гаргаж иртэл чи надад юу ч хэлээгүй. Тийм учраас хахуул өгөх хэрэгтэй болж тэ. Гэхдээ чиний амьдрал миний гарт байгаа гэдэл үзэгдэл солигдсон. Сайто ангидаа орж ирээд суучихсан. Тэгснээ бицгийн дараа үргэлжлэл ингэж нойр хурж байх юм аа гэд сууж байтал манай хүн аль хэзээ урд нь ирээд зогсчихсан. Чи тэр бицгийн тоног төхөөрөмж гадаа тавьчихсан биз дээ. Тэднийгээ буцаагаад агуулхад хий гэхэд манай хүн тоосон шинжгүй урдаас нь санаа зовох хэрэггүй дээ. Нөгөө ангийн хүүхдүүд ашиглах нь гэдэл бас л Аканыгийн дургу хүргээд авчихнаа. Ингээд л манай хоёрын ширүүхэн тэмцэл эхэлж байгаа нь тэр нөгөө ангийн хүүхдүүд харж байснаа. Энэ хоёр хизээч уйддаггүй байхаа. Гэхдээ хитрхи ойртоод байна уу да гэдэл хоорондоо ярилцсан. Сайто тэд юугаа яриад байна гэхэд Химари та хэд чинь мэддэггүй хэрэгүү. Нэгнийхээ ам руу орчих гээд л байдаг шүү дээ. Хүүхдүүдийн дунд алдартай болж байгаа шүү дээ. Та хоёрыг жинхэнэ хос юм уу? Аль эсвэл гэрэлсэн хосоочиг гэж ярилцсаадаг. Хоорондоо их хөвгөлтэй байдгийг чинь хүүхэд болгон л мэднэ гэхэд Акане бид гэрэлсэн хос бишээ гэдэл ойрлно. Харин Сайто дотроо бид үнэхээр л гэрэлчихсэн шүү дээ гэдэл бодно. За ингээд манай хоёр гэртээ ирсний дараагаар Акане энэ одоо юу вэ гэдэл ойрлно. Манай хүнч юу болов гэсээр очтол хөргөгчн дотор нь дүүрэн жүүс. Энэ чинь одоо юу болж байгаа юм бэ гэдэл Сайто би эдгээр ногооны шүүсийг худалдан авсан юм аа. Энэ чинь витаминаар баялаг, эрүүл мэндэд бас ач тустай штэ гэм бахархан хэлтэл үгүй энэ чинь хангалттай тижэл биш гэж байхад нь бас дахин нэгэн шүүгээ онгойлтол дотор нь бүр дүүрэн бэлэн гомин манай хүний ч царай хувирч байснаа дахиад л чарлна. Нөгөөх нь бас ингээд болоогүй. Аягтай гомин чин хямд бас хурдан болдог штэ. Хүн төрлөختөн уургийг би болгожээ. Шар сүний орцтой гэж байгаа гэдэл нөгөө хідэ хольж хутгаж байснаа өгөхөд чи зөвхөн аягтай гомин ногооны шүүс уургийн коктейл уусаар ирсэн гэж үү? Энэ бүхэн чинь хоол бишээ. Химийн бүтээгдэхүүн гэдэл нөгөө уурга булаацалтна. Тэгснээ бас жинхэнэ хоол гэж юу байдгийг би чамд харуулъя гэдэл хормогч юмсад авлаа шүү. Хоолоо бэлдэж байх зураа тэр амсаад ихэд гайхах байх да. Магадгүй намайг чин сэтгэлээсээ магтана. Өөрөөс нь илүү чадвартай гэдгийг ойлгох байх гэж бодоод л хоолоо хийн. За гэтэл цаад Сайто ч бүр үнэхээр муу санаатай за. Энэ арай хоолн дотор хор хийж байгаа юм биш үсттэй. Арай миний сүүлийн оройн хоол гэх мэт олон зүйл бодноо. Хүй муу санаа байгаад харин Акане маань хачин сайхан хоолнууд хийчихсэн. Эхнээс нь аваад амслаа шүү. Манай хөөрхнийг ширтэж байгааг нь хараач дээ. Өөр нэг ихнэр шиг нь байгаад гэвч Сайто хоолыг амсаад л багийнхаа дурсамжийг санана. Тэр үнэхээр л байнга л бэлэн гомоо иддэг байж аав ээж хоёрын ч тоохгүй өвөө нь их л цавгүй байсан юм шиг байгаа юм. Үргэлж хоолны ширээний ард ганцаараа сууж байсан Сайто нэрлэхүү залгич нь баярлаа гэд ганцхан удаа хэлчихгүй манай хүн ямар байна гэд асуухт нь энэ зүгээр л энгийн хоол гэхдээ миний хувьд үн цэнтэй гэж байгаад л алуулж авна. Манай хүн уурлан тэгвэл битгий ид гэд хоолыг нь булааж авах гэтэл Сайто тас зуурчхаад бүгднгийн нийдээ дуусчихдаг. Гэхдээ л баярлаа гэж ганц ч удаа хэлээгүй юм да. Гэсэн хэдий ч дотроо би амтгүй гэж хэлээгүй шүү дээ. Энэ нь миний хувьд сэтгэл хангалуун оройн хоол байлаа. Миний хувьд анхных гэдэл бодно.
Ингээд маргааш болж манай хүн бүр нам унтаж байхад нь Акане түүнийг сэрэх гэсэн боловч цаадагч нь зүүдэндээ үерэлээ тэрвэрч байснаа. Шисээ дахиад жоохон унтчихъя л даа гэд Аканег андуураад орлууга татаад хөвдүүлчихдэг. Андуурсаа мэдсэн бололтой харснаа хачин болоход цаадагч нь зүгээр байшингаа дөрөгтөл орилно. Банцсандаа бас чамайг сэрэнэ гэж огтхонч бодсонгүй гэхтэн би чамайг загнах гэж байлаа. Өчигдөр орой хоол идсэн юм бол аяг тавгаа угаачихад яасан юм. Нөгөөх нь бүр хинэггүй за. Нэг мөсөн овоолж байгаад л угаачихна штэ гэж авал яах вэ? Ингээд ч хэрүүл дууссангүй. Дууссан нойлын цаасны үлдэгдэл шин савнгийн задалсан цаас. Энэ одоо яагаад шалан дээр байгаа юм бэ? Байшингаа ширэнгэн ой болохыг хүсээ юу гэдэл өгүүлж өгнө. Манай сайтооч тэгтээ бас тайван юм аа. Бараг л юун сүртэй овоолж байгаад л сардаа ганц цэвэрлчихъя л даа гэж байна шүү. Манай хүн бүр шок. Чи одоо хүн мөн үү? Би цэвэрхэн орчин амьдрмаар байна. Гизгээж байгаад л хичээлдээ явцгаах та. Сайтаа ардан аяархан алхаж байснаа. Бид үнэхээр л өөр хүмүүс юм аа. Гэрэлсэн гэдэгтээ итгэж өгөхгүй юм. Гэдэл бодолтой автана. Тэд орой гэртээ ирцгэн Сайто тоглоомол стресс тайлах юм даа гэж гисэн зомбитой тоглоом тоглоод сууж байтал Акане орж ирснээ тоглоомыг нь хараад бүр үнэн сэтгэлээсээ айгаад байдаг. Тэгснээ бас дугаа байхгүй. Ийм хүчирхийлэлтэй тоглоом тоглодог юм чинь хизээ нэгэн өдөр гэмт хэрхийг нь тодорхой. Сайто хин нэгний хобби өөр битгий өөрийн үзэл бодлоо тулгаад бай. Гэхдээ цаадагчин нэрээд болиулах гэж булаацалтаж байхад нь гэрийнх нь хонх дугардаг. Хаалгаа тайлах гэдэл тавьчихсан чинь цаадагч нь унаад бүр бөөн юм болно. Хаалга андуурчхаж гээд эргээд ороод ирсэн чинь бүр хачин болчихсон сууж байдаг. Түүнийг унтлахын өрөөнд ороход Сайто ном уншаад хэвдэж байдаг. Хажууд нь аяархан хэвдэн нөгөө тэгэхэд чи гэхийн завдалгүй хамаагүй би унтах гэж байна. Тэгэхээр манай хүн дахин урлаад л чухал бишээ гэтэл үнэхээр Сайто унтчихдаг. Маргааш нь Акане өөрийгөө буруутгаад байж байтал найз нь орж ирснэ. Чи минь яагаад гунилчхаавэ гэхтэн цаадах чинь Химари гэдэл найзгаа тас тврээд авдаг. Энэ хоёр ярилцсны эцэс найз нь Сайтод сайн гэдгийг нь анзаарчихсан байсан. Бүр өнгөрсөн жилээс эхлээд л сонирхож байгааг нь анзаарснаа хэлэн нэг нэгнээсээ болж стресстгийн оронд ярилцаад үзээч гэж зөвлөнө. Харин Сайто гадаа үээлтэйгээ суух бөгөөд тэр үнэхээр төвөгтэй юм аа. Заавал гарвал муудалцах юм. Гэхдээ та хизээ нэгэн үед Аканед буулт хийж өгч байсан уу? Түүнийг юу мэдэрч байгааг ойлгон ажиглах хэрэгтэй. Хэрв та үнэхээр л гүйцэтгэх захирал болох гэж байгаа бол үүнийг хийж чадах чадвартай байх хэрэгтэй штэ гэхтэн Сайто ч гэсэн санал нэгдэнэ. Гэхдээ үеэл нь тэрүүлснэ. Ихэнх охид өвөнд дуртай байдаг. Гэвэл яах вэ? Үнэн дээр энэ хоёрын харилцааг би нэг л ойлгож өгөхгүй байгаа юм да. За Сайто нэг л сайхан ааштай гэртээ ортол цаадагчин урдаас нь уурлаа зогсож байдаг. За энэ ч юм бэ гэсэн янзтай зөрөөд явах гэж байтал гарнаас нь барьснаа ярилцъя гэж байна. За манай хоёр ч одоо л нэг ихнэр нөхрөө чиг сууж байснаа. Хин нэгэндээ төвөг утгахын тулд дүрм тогтоохоор болвоо. Акане хоолойхийн Сайто харин түүнийг нь угаахын гинэ. Тэгснээ бас Сайто надад нэг хүсэх зүйл байна гинэ. Гэсэн чинь тэр нь юу гэсэн гэж орой унтаж байхдаа чамд хүрэх. За нөгөөдөг чинь бүр уурн хүрээд ирэх гэж байсан чинь бидний ор жижигхэн давчуу учраас чамд хүрэхгүйгээр яаж унтах юм бэ гэхтэн за тэгвэл биенд биш хувцсанд бол болно шүү гэдэл зөвшөөрчихнө. Харин Акане маань нөгөө амар тоглоомоо битгий миний дэргэд тоглоорой гэж сануулна. Бүр үнэхээр л айсан бололтой байдаг. За ингээд л ашгүй манай хоёр тохиролцсон бололтой. Сайтог орж ирэхээс өмнө найз руугаа бушуухан залган баярлснаа хэлнэ. Манай хүн гаднаас орж ирэн түүнийг доороос нь дээш нь харснаа. Бүр маш их сандарна. Ингээд тэдний хамт байх дараагийн нэгэн шөнө өнгөрч маргааш нь Сайто бүр шок за дуртай белууг нь барьчихсан орж ирэхэн тэр манай хүн бүр итгэж жүүхгүй. Надад авчирсан гэж үү гэдэл асууна. Түүнийг энэ белуунд дуртай гэдгийг нь яаж мэдсэн гэж бүр жилийн өмнө Акане ангийн тэмдэглэлтээрээ бичиж байсан байна л та. Өөрөө ч санахгүй байхад Сайто санаж байдаг за. Тэгэхээр энэ хоёр чинь бараг л нэг нэгэндээ сайн байсан биш үү? Акане түүнд баярлаа гэдгээ хэлэн бүр үнэхээр хөөрхөн инээдэг. Мөн ширээ дүүрэн амттай хоол хийчихсэн Сайто идснэ. Маш их амттай байна гэхэд түүний инээмсэглэлийг хараад бүр шаал өөрнүүдээр харж эхэлдэг. Энэ хоёр маань хэрэлдэж байснаа биднийг арай доглуулах юм биш үсттэй. Цаадагчин бүр дуулууртай болчихсон. Аяга угаагаа зогсож байхад нь манай хүн гарч ирснэ. Туслая гэдэг. Дуртай наргагүй. Тэгэлдээ гэсэн хэрнээ нүдээж салгаж чадахгүй түүн рүү ширтэн. Тэр инээмсэглэж байхдаа хамгийн хөөрхөн нь
За манай хоёр чинь бүр ихнэр нөхөр хоёр шиг болчихож Сайто номоо уншаад сууж байтал Акане чи над номоо дуусгах ёстой юу гэж байна. Уг нь хамтдаа кино үзэх бодолтой асуусан байхгүй юу? Цаадах чинь бүр төмс өө. За чи суу гэснээр босох гэж байна. Манай хүн жижингөрч байснаа. Үгүй дээ. Энэ үнэхээр сонирхолтой кино. Бүхэл бүтэн 3 цагийнх гээ боддоо. Шилдэг кино энтер гэж ятгасаар байж зөвшөөрүүлчихдэг. Гэтэл нөгөө кинонд бүр муурны тухай кино байдаг за. Мэдээж сонирхолгүй зүйлээ үзсэн Сайто бүр нам унтчихдаг. Манай хүн яахад дуртай юм үзэж байгаа болохоор хөвгөлтөө байлаа гэж гисэн сууж байдаг. Кино дууслаа Сайточ сэрлээ. Аканеч түнд сонирхолгүй байсныг мэдэж байсан учраас чи миний дуртай зүйлийг үзсэн учраас одоо чинийхийг хамтдаа үзцгээе гэтэл манай хүн кинонд дуртай биш харин тоглоомд дуртай байжээ. Дуртай зүйлээ хийгээд эхэлсэн чинь Сайтогийн зүгээр нойрон сэргээд л эхэлчихдэг. Харин Акане өөрт нь заагаад үгүй гэж байхад чинь хорвоо оронгоороо иргсэн ч видео тоглоомд лав донтохгүй гээд 30 минутын дараа би үүнийг хийж хадлаа гэдэл ойрлож байдаг шүү. Түүнийг хөгжилдөж байхыг харсан Сайто удаан хугацаанд дайсагнаж явсан хүнтэйгээ цагийг хөгжилтөө өнгөрөөх гэж гэдэл бодлогошрон. За ингээд орой болж Сайто эхнэрийгээ хуучиж байна. Акане маань унтаагүй байж баярлаа гэхэд нь чи унтаагүй байсан хэрэггүй. Дараагийн удаад би чиний дуртай тоглоомыг олон харин миний дуртай киног олцгоё. За юу Сакура Мори гэхэд нь чи намайг дахиж ингэж битгий дуудаарэ. Овгоор дуудахаар жоохон хүндий санагдаад байдаг юм. Манай хүн хариуд нь за Акане гэдэл дотн хэлнэ. Хариуд нь мэдээж Сайто гэдэл ийдэг дууддаг. За ингээд маргааш болж Сайто ширээгээд ирлээд хэвтэж байхад нь манай хүн марцсан зүйлийг нь оруулж ирж өгнө. Тэднийг анзаарсан найз нь ирснээ та хоёр чинь үргэлжил муудалцдаг байсан. Одоо таарч байгаа хэрэг. Акане маань сандран Сайто бит хоёр ямар ч харилцаагүй гэтэл хөөх чи чинь бүр нэрээр нь дууддаг байх нэ. Хизээнээс эхлээд вэ гэхэд нь манай хүн ичээд бүр алга болж өгнө. Харин Сайто хичээлийн дараа нэг ном барьж авахт нь цаад үеэл нь ирснээ нүдийг нь нарж аван би хинбэ таагаарай гэхэд нь шийсэл байна шүү дээ чамаа зөөр хин надтай ингэж тоглох үү дээ. Үеэл нь шууд л баярлаж та намайг сайн мэдэж байна шүү гэхэд нь Сайто бас нүдийг нь ингэчглээгээд уурлаад байдаг. За харин манай хүний авсан ном нь бас хөөрхөн. Тгээс харилцаж эхлэх ур чадвар гэсэн бас хөөрхөн муурны зөрөгтэй гэж байгаа. Аканетай харилцаагаа сайжруулахын тулд гэтэл үеэл нь баг уурлаад байдаг. Маргааш нь цаадах чинь Аканег араас нь дуудаж байгаад яаг алуулах шахна. Сургууль дээр надтай битгий аргээ бидтэй гэхэд нь за ойлголоо доо уучлаарай. Хичээлийн дараа юу хийх вэ гэж асуух гэдэл завдаа бол дэлгүүр орцгоо гэхэд чирж авчран ангидаа оруулснаа. Чи бол гаж дунтан намайг харанхуулж ирэх гээд байгаа мүү? Сайтооч сандарч аргаа барж байснаа болцоо бишээ худалдан авалт хийцгээ ядаж миний цүнхийг бариад явзаа. Акане ёо за тийм байлгүй дээ гэдэл энэ хоёр маань дэлгүүр орохоор тохиролцсон. Ингээд хичээлж тарлаа манай хүн гарах гэж байсан чинь найз нь Акане хамтдаа гэрлүүгөө явцгаая гэдэл гүгээд ирдэг. Уг нь Химари өнөөдөр ажилдаа байсан ч ээлжинд цуслагдсан юм байна. Тэгээд бүр манай хүнээс салахгүй байхаар нь уучлаарай дараа болъёгээд бүр салхи татуулан алга болно. Тэгэж явж байхдаа ядаж хийсээ дээр гიშгчдэг. Намайг үнэхээр уучлаарай чи шалан дээр юу хийж байгаа юм бэ гэтэл Аканег хүлээгээд хэвтэж байсан байж таардаг. Би чамаас нэг зүйл авлаж асуух гээд чи манай үеэлтэй яагаад хамтрах болсон бэ? Манай хүн бүр гайхснаа. Чи яагаад үеэлэн байж ийм зүйлийг надаас асуух ёстой гэж гихтэн цаадах чинь би чамайг хариулахгүй бол явуулахгүй шүү гэд бараг барьж идлээ. Айлаа гэсэн ч манай хүн дахиад салхи татуулан алга болчихж байгаа юм чинь тэгснээ бас гарч ирээд би одоо болцоонд яваагүй байж яагаад ингэтлэх яарад байгаа юм болоо гэд бодож байтал Сайтооч гараад ирлээ. Ингээд Акане гэрээхээ ойролцоох дуртай дэлгүүрлүүгээ Сайтотой хамт алхангаа явсаар байж ирлээ. Гэтэл Акане авах гэж байсан зүйлийг нь энэ ч болохгүй тэр нь ч болохгүй арай хямдхныг нь сонгох хэрэгтэй гэдэл өглөж өгнө. Дэлгүүрийн лангуун дээр дахианы мах 50% хямдарчихсан байна шүү. Хүмүүс ч нэлээд цугларчхаж манай хүн цүнхээ тайлж бариулснаа очоод ястаа алалцаж өгнө. Ядаж байхад унчихнаа. Түүнийг нь харсан Сайто их нэртэй туслахгаал очдог баатар болсон чинь тэр бас л унчихдаг. Энэ хоёр мань бас арай л жоохон байгаа биз. Игчнэр бол дайраад л гардаг юм байгаа зү тэ. Бүр нүд ирэмхийн зурал нөгөө дахиад дуусчихдаг. Гэтэл манай хоёрын бүр сүнс нь алга болчихож тэгснээ бас хөөрхөн бид ялагдлаа хүлээх хэрэгтэйгээд инээлдээд байдаг. Ингээд энэ хоёр маань дараа ирэхээр дахин тохиролцсон.
Манай хоёр хайрах замдаа жаргаж буй нарны туяанд бас л романтик харагдаж байгааз Сайто би чамайг мундаг ихнэр болно гэж бодож байна. Гэтэл би аль хэзээ ихнэр хүн болчихсон штэ гэж өв. За нэг л мэдхэд орой болжээ. Унтаж байгаад сэртэл Сайто бүр яг ингэж байж байдаг за. Чи над руу дайрах гээв гэдэл ээлж тэрүүл эхэлнэ. Сайто би чамайг сэрэхгүй тул хөдөлгөөнгүй байж байсан гэхдээ хөөе чи хумсаараа хасрыг маань цоолох гээд байгаа юм биш үү гэж хэлэн Сайто үннээ хэлхээс өөр сонголтгүй болноо. Гэтэл яасан гэж нойрсож буй царай нь дэндүү хөөрдөн байсан учраас хурц үзмээр санагдаад байсан юм байна л да. Манай хүн чинь үгэнд нь уярж байснаа хөвтөж аваад л өхөөрдөм царайг маань хэсэг харж болноо гэхэд тэр хоёр нэгэн лугаар ширтэж байснаа бүр яагаад байгаа юм бэ энэ хоёр чинь одоо японочууд нэрээ их юм сэтгэн шүү те. Өглөө хоёулаа ичимгүүрцэн л босч ирцгэн. Акина маань талхаа түлчгэж харин Сайто гэртээ нүцгэн зогсож байдаг уу? Чи чинь яагаад нүцгэн байгаа юм бэ гэтэл би гэртээ байгаа юм байгаа зү гэсэн хэдийч бүр зангаа зүвчгсэн энэ одоо яах гэж байгаа юм? Дараа хичээл рүүгээ явах замд Акинэ дуртай гүзээлсгэнтэй талхныхаа зургийг хараад гидсэн дуурай зогсож байтал Сайто аль хэзээ авчихсан ардын зогсож байдаг. Манай хоёр хөөрхөн хувааж идээ сууж байгаад найзтай баригдчихнаа. Манай энэ ч олон хүүхдээ болохоор та хоёр чинь цуг ирсэн юм уу? Одоо хичээл рүүгээ хамт явна гэж үү? Гээд бүр шалгаагаад болохгүй болохоор нь Акане Сайто ч намайг мөшгөж байгаамаа гэдэл талхаа эдэнгээ бас амтаа бувтнаад байгаамаа. Найз нь та хоёр чинь талх хуваалцаж байжээж юу мөшгөх вэ гэхтэн тэр чинь зүгээр л миний хайсан талхыг идэж байгаамаа гээд Сайтог бүр байхгүй болгочихноо. Бас дууга байхгүй. Би нохоо биш гэд уурлаад байдаг. Нөгөө хоёр чинь хоорондоо хэрэлдэж байхад нь найз нь нилээн ажиглаж байгаад л Акиныг нислэж авснаа. Хоолоороо битгий тоглоод бай. Гудамд хайж болохгүй гэж хэлээд л Сайто үлдэгдэл ицсэн болж бүр боож өөхөх шахна. За ингээд орой болж Акине маань хичээнгүй юм бэлдэнэ. Харин Сайто бүр хичээлээ бэлдэхгүй байжээж шалгалтандаа байнга л 100 авч байдаг. Ядаж байгаад энэ хоёр маань нэг анги учраас дүнгээрээ өвсөлтнөө гэж байгаа. Цаадахчин бас шартай. Сайтог битгий саад болоод бай гэдэл өрөөнөөс хөөгөөд гаргачихна. Хэсэг хугацааны дараа Сайто чиг шаргуу хичээллэж байна. Оройн хоолыг чинь бэлдчихлээ гин. Манай хүн гүзээлцгэнтэй сэндвич байхыг нь хараад Сайто надад дуудаа. Юу болсон юм болоо гэснээ. Амтанд нь бүр хайлж урсах нэ. Шүн хичээлэх ирч хүчээ чолоод авлаа. Цаадахчин бүр өглөөний хоолыг нь ч бэлдчихсэн байдаг. Гэтэл манай хүн сургууль дээрээ ирээд золтой л унчихсангүй. Ашгүй хажууд нь найз нь байж тааран манай хүн Сайтогоос дээр гарч 100 оноо авнаа л гэж байна. Хор шарандаа цаадахчин оройн ирээд дахиад л хичээлээ хийнэ. Сайто маань бас л сэндвич барьсаар орж иртэл манай хүн нэг л ивгүй. Очоод хартал Акине бүр нилээн өндөр халуунтай байдаг. Түүнийг мэдээж шууд л орон дээр хэвтүүлнэ. Бие нь бүхэлдээ хөлрөн хамаг бие нь халуу шатаж байдаг. Сайто бас хөөрхөн алчуур норгосноо ихнэрээ асрангаа чи өөрийгөө ингэж их хүчлэх хэрэггүй гэхтэн Акине маань ингэж их хичээх шалтгаан байгаагаа хэлдэг. Манай хүн өвчнөдөө шаналж зовж байгаа хүмүүсийг ангаах мөрөөдөлтэй мөн өөрийнх нь дотны хүмүүсийг эрүүл байгаасаа л гэж боддог. Тийм учраас эмч болохын тулд ангахын дэдэд орох нь түүний зорилго. Гэхдээ даанч гэр бүлийнхэн нь төлбөрийг нь төлөх чадваргүй учраас эмээн хэлэхдээ Сайтодоо суух юм бол төлбөрийг нь төлж өгнө гэж амласан байжээ. Энэ үннээ хэлэхэд Сайто бүр түүнийг маш ихээр ойлгодог. Манай хүний халуун нь буухгүй бүр улам л өсөд байдаг. Санаан зовсондоо түргэн дуудыг гэтэл хэрэггүй дээ надаас илүү хүнд өвчтөй хүмүүс байгаа. Түргэний машин илүү ноцтой хүмүүс туслах ёстой гэдэл өөрийгөө биш бусдыг бодоод байдаг. Ядаж байхад орой учраас таксиж олдохгүй. За гэдэл цаад Сайто ч тэсэхгүй гар дээрээ өргөснөө. Эхнэр маань өвдчхөөд байхад би зүгээр сууж чадахгүй гэж байна шүү. Манай хүн чинь Акинегээ өргөөдөл явж өгнө. Эхнэрийнхээ мөрөөдлийг сонссон залуу хүч орсон юм байхаа. Харин манай хүн мөрөөдлөө хэлбэл шоолно гэж бодоод одоо хүртэл хэлээгүй байж л дээ. Энэ хоёр маань энэ цагаас хойш юу ч тохиолдсон даван дуулнаа л гисгэж байна. Манай хүн ч ихнэрийгээ тэрсээр хизээ нэгэн өдөр төгсгөл ирэхэд тэр нь сайхан байгаасай гэж бодон боцоор имлэг дээрээ ирлээ. Ингээд маргааш болж тэр хоёрын дахин нэгэн өдөр ихэлнэ. Акине маань зүгээр болчихож Сайтод хэр удаан унтах гэвэ гэд сэрэх гэтэл манай хүн бүр сэрдэггүй. Өндөг шарсан хайруулын тавгаар сэрэлгмээр байна уу гэхтэн
Цаадах чинь найсандаа зүгээр гоодгээд л босоод ирэхэн тэр манай хүн би чамайг сэрээлээ шүү баярлаа гэж хэлгээж байгаад л маш их баярлаа гэдгээ хэлүүлж авна. Түүнийг цонхоо онгойлгон нарны гэрэлд зогсхийг харснаа. Ашгүй дээ тэр зүгээр л халуурч байсан байна. Одоо 7 хоногт л бүр зүгээр болчих байхаа гэдээ санаа тавина. Манай хоёр хичээл рүүгээ явахдаа Сайтожи өчигдөр нүүрээ угаалгүй хичээлдээ явсан шүү гэд үгэлж гарнаа. Гэтэл нөгөөдөх чинь бороо орж байсан учраас угаагдчихсан гэж үү. Гэртээ ирснийхээ дараа чи өвчтөй байхдаа над руу ширтсэн. Би бичлэг хийгээд авчихсан гэдэл энэ хоёрын уур амьсгал бүр өөр болсоор л байна шүү. Манай хоёр дараа нь хичээл дээрээ ирцгээе. Сайто өчигдрийнхөө шалгалтанд 100 оноо авчихжээ. Химари түнээр очсноо. Чи сурлахтаа сайн ч гэлээ. Юу ч мэддэггүй бололтой гэд цаагаараа найзаагаа л өмөрөөд байх шиг байгаа юм. Харин манай хүн хэлж байгаа үгийг нь тоож байгаа ч юм байхгүй. Арцсан тэр доор л явж байна. Химари за би тоглосон юм да гэд явахт нь манай хүн энэ хоёрыг анзаарчихжээ. Ууртаа нь аргагүй ирснэ. Чи чинь их нэртэй бидтэй. Өөр хүүхэнтэй дотносох хэрэггүй. Би зөвшөөрөхгүй заа юу гэд явахт нь Сайто араас нь ширтэж байснаа сая ихнэр маань надад их л хөөрхөн харагдлаа гэдэл өхөөрдөн. Сайто өдрийн хоолоо мартчихсан чинь Акане өөрийнхтөөгөө аваад ирчихэж чиний мартсан гэдэг чинь үнэн юм уу? Үнэхээр миний хоолыг идмээргүй байвал хэлээрээ гэхдээ үгүй дээ би чиний хоолнд дуртай. Акане баярлаа гэд ихээл дуртайхан үнийг хэлэхэд би хоол хийхэд бүх хүчээд айчилдаг учраас чи бүгдийн нэрээр заа юу гэсээр орцгооно. Үе гэтэл Сайтогийн үеэл нь өмнө нь ирж зогссноо. Хоолоо хуваалцах нь ахын үүрэг. Надад үг би өсөөд байна гинүү. Сайто өгөхгүй байсан чинь би чиний ихнэрийн хоолыг идмээр байна гинэ. Сайто энэ тухайн анги дээр битгий аргээ бидтэй гэсэн ч цаадах чинь бүр идэнгээ салдаггүй. Босоод хүүхдүүд нь ирцгээснэ. Чи чин дүүгээ өрөвддгүү мүү? Жаахан өгчөөчтэй. Эцгийн хүүхдүүдийн шахалтаар өгөхөөр болвоо. Гэтэл цаадах чинь өвөр дээр нь гараад суучихсан. Мөн энэ үеэр нь Химари орж ирснэ. Манай нилээн анзаарахтай учраас Сайтогийн хоолны сав нь Аканегийн хоолны савтай ижилхэн юм аа. Та хоёр үерхдэг юм уу? Гэдэл хавийн нэг орилж өгнө. Акане бүр час улаан болж ирснэ. Үгүй гэдэл гүрийн. Сайтооч мэдээж юу гэж үннээ хэлэхв гисэн хидийж хоёулаа дотроо бид бол гэрэлцгээсэн л гэж байна. За гэдэл эднэрийг ингээд байж хооронд нөгөө үеэл чинь бүх хоолыг нь идээд дуусгачихж чамаа ганц халбах хоол идгээ бидтэй гэтэл би ганц халбгаар л идсэн штэ гэж юу гсэн ч үгүй. Тэгснээ шийсээ ахта санаа зовоод та гэртээ хэр байгаа вэ? Сайн байгаа юу гэхтэн Сайтооч дүүгээ өхөөрддөг. За ингээд хичээл завсарлаа. Аканегийн хамгийн сайнэс Химари Сайтог хүлээж байснаа уулзаад Акане чамд өдрийн хоол өгсөн үү гэж байна. Энэ хоёр маань гэрэлснээ бусдаас нуудаг учраас үгүй л гэлээ. Тэгвэл та хоёр үерхдгүй байх нэ гэдэл Сайтог үгүй гэхээр нь бүр баярлаад алга боллоо шүү. Энэ одоо бас сайн юм байх та. Ядаж байхад яг энэ үед нь шийсээ тэднийг хараа зогсож байсан байж таардаг. За нэг л ивгүй болоод ирлээ шүү. Орой манай хоёр унтаж байсан чинь Акане яг л нэг чимээ сонсох шиг болоод харсан чинь мэдээж манай хүн чинь бүр хамаг чалаараа хашгирна. Сайто чинэггүйхэн зүүднээсээ дөнгөж сэртэл Акане байдгаараа айчсан. Тэнд сүнс байна гэдэл хорилоод байдаг. Сайто харснаа юу ч л байхгүй байж тээ гэд унтах гэсэн чинь цаадах ч бүр унтуулгүй. Манай охтууд бол ойлгож байгаадаа нэг айчхаар чи юу шүү те. Сайто аргаа барсандаа юу байна би очоод хараад ирье гэтэл тас зурчхаад хаашаач битгий яв намайг сүнс авчихвал яах юм бэ гэдэл энэ явдлаас хойш манай хүн гэртээ айгаад байж чадхаа байчихсан. Айсан хүн аргал хөдлөн гихчээр энэ тэнд юм сонсогдоод хөдлөөд бүр байж чадхаа олж ядна. Сайто би чамайг хайж байгааг чинь ойлгож байна л та. Гэхдээ баримт болгоод хідэн зураг дарчих гинэ. Өнгөлцөх нь хагарах гэж ядаж байхад юугээ л тэгээ зураг дарах уу те. Айсандаа цаадах чинь Сайтогоос хоромж холдож чадхаа байчихсан. Сүүлдээ бүр
усанд орохдоо хүртэл айсандаа хамт оръё л гэж авна. Сайто "Хөөе, юу яриад байгаа юм бэ?" гэсэн хэдий ч заастаа яах ч аргагүй болоод л орондоо мэдээж хажууд нь эмэгтэй хүн байгаа болохоор ёстой үгээ хэлэн за дэлхий бол би бол дэлхий л гэж байна. Анхаарлаа хандуулсан байхад нь Акане хид хідэн удаа орилцохож яагаад дуудаад байхад хариу өгөхгүй байгаа юм бэ гэд шалан гараад ирлээ. Сайто бүр хамгийн чангаараа "Наад алчуураа нүмерөөчтэй" гэдэл ойрлно. За ингээд дараагийн нэгэн өдөр ихэлж үеэл нь ахаасаа "Та гэр бүлийн амьдралаас залхаж байна уу? Чамд хэцүү байна уу? Сэтгэл санаагаар дээрдүүлээд өгөх үү? Чамд зогтох газар хэрэгтэй юу? Чи надад хэрэгтэй байна" гэснээ. "Миний тайвшралд бууж өг" гэдэл тэрэлгээд байгаа бололтой. Сайтооч тоосонгүй "Чи унлаа штэ" гэснээ өргөөд буулгачихна. Эхнэр чинь хойрын үед яаж байна гэхтэн харин Акане сүнс харчихлаа гэд ойрдоо ихэд айгаад байгаа гэхтэн. Гэхдээ та үнэхээр түүнтэй хамт байхыг хүсч байсан тийм үү? Гэхдээ сүнс байсан байж болох юм. Яах вэ би судлаад өгье гэснээ Акане дээр очоод "Чи миний үеэлтэй гэрлээ биздэ" гэд хэнийг ч үгүй хэлнэ. Манай хоёр чинь зүгээр бусдыгаа сонсчихно гэд аргаа барцгаана. Акане чаддгаараа Сайто руу "Би чамайг хүнд ч битгий хэлгэж хэлээ биздэ" гэхтэн Шисэй өөрийгөө төрүүлээд мэдсэн гэдгийг хэлчихнэ. Тэгснээ Шисэй "Танах муу ёрын сүнс нь эзлэгдчихжээ. Акане зүгээр харсан юм болохоор тийм үү л гэж байна." Шисэй үргэлжлүүлэн "Хөөхгүй бол улам л баларх шинжтэй. Явандаа догшрон дүнд чинь муугар нөлөөлөх нэ" гэхтэн дүндээ тэглээх анхаардаг Акане маань бүр айж орхино. "Юу хийх вэ Шисэй" гэхтэн "Надад байшингаа үзүүл" гинэ. Тэр гурвч гэрийнхээ өвдөнд ирцгээлээ. Акане чинь "Та юу гэж бодож байна багшаа" гэж Шисэй их хэмжээний сүнснүү цугларчжээ. "Энэ байшин удахгүй хойд ертөнцид живэх болно." Акане сандран "Бид юу хийх ёстой вэ? Магадгүй бүхэлд нь шатаачих уу?" Сайто "Хөөе хитрхээ яарах хэрэггүй" гэдэл энэний харж байгааг нэ. Акане бүр байдгаараа сандарчихсан. Шисээгээс "Багшаа" гэдэл гуугаад байх нь тэр. Тэд Сайтогийн хичээл хийдэг өрөөнийх нь нүдэнд ирцгэн "Чиний уншдаг номнуудад садар зүйлсүүд их байна. Акане гэрт тийм зүйл байж болохгүй. Ёстой бузар юм аа л" гэж байна. Ингээд нөгөө хэд чинь шалгахаар орвоо. Үеэл чинь шууд "Хөөе" гэдэл уулга алдав. Хартал Сайтогийн газар хэвтэж байсан дотуур хувцсыг олоод барьчихсан. Акане "Пипа" гэдэл аюул боллоо. Гэтэл үеэл нь бүр үнэрлээд авлаа. "Чиний үнэр биш угаалганы нундагны үнэр байна" гэж юу ч болоод байгаа юм. Дараа нь тэд сүнс харагдсан гих унтлахын өрөөнд орцгооно. Акане маань айж ирснээр сүнсийг харахад яг л жоохон хүүхчиг байсан. Бүр яг энд байсан. Намайг орилоход л алга болчихсон. Шисэй "За байж байгаарэ. Боди гэд нилээн бодлоо. Үзмэр ч юм уу хаашийн. Тэгснээр "Би сүнсийг мэдчих шиг боллоо шүү" гэж байна. Гэтэл золигч нь өөрөө байсан байж таарч ядаж байхад Акане "Заашгүй сүнс биш байсан байна" гэд баярлаад байдаг. Цаадах чинь өвөөгөөсөө түлхүүрийг нь аваад саад болохгүй тулд шүн орсон байжээ. Тэгснээ бас асуудлыг чинь шийдчихлээ. Шагнал болгож өөрөө хоол хийж өгөө л гэж байна. Аканегийн хоолнд бүр орчхож л дээ. Дэлхийн бүр хамгийн гоё амттай хоол байсан. Гэдэл манай хүнийг хөөргөө тавих нь тэр. Аканеж баярлаж ирснээ. Зарим хүмүүс тэгдэг юм аа гэснээ ширээ дүүрэн хоол хийгээд өгчихнэ. Шисэй эхнээс нь эхэлж амласнаа Диважин шиг амтагдаж байна. Сайто харснаа "Наад хацар дээрх будаага аваач ээ" гэд холдуулахад Акане маань бүр сандарч ирээдэл "Энэ хоёр хитрхээ ойр байгаа юм биш үү" гэд дотроо харнаа. Дараа нь тэд тоглоом тоглоцгоно. Тэгэхдээ Шисэй бас л өвөр дээр нь суучихсан. "Танай гэрт чиний дэргэд үнэхээр сайхан байна" гэдэл уулгаална. Акане "Хөөе та хоёр чинь" гэдэл бүр бараг боож өглөө. Сайто Аканег түрүүнээс хойш уурлаад байгааг нь анзаарчхаж чөтгөр шиг харагдаж байна гэдэл хэрэлдээд эхэллээ. Орой болж Сайто усанд орно гэсэн чинь Шисэй бас орно гэж амнаа. Акане "За одоо ч арай л та хоёр чинь бараг нас ойролцоо биздээ" гэхтэн
Бид үргэлжил хамт ордог байсан штэ. Ойрдоо бид ховорхон хамт байна гэд дүүгээ өмөрөөд байна. Манай хүн бүр яаж тисхэв. Нэг нэгээрээ ор заа юу гэдэл орилсон чинь тэр хоёр өстөө номондоо орцгооно. За л гизгээж байна. Ингээд Аканы өрөөндөө орж ирэн шийсэд тусад нь ор засчихсан. Цаадах чинь одоо хүртэл тоглож байгаа гэдгийг нь сонсоод үнэндээ чамтай одоо л хоорондоо ярилцах цаг олдлоо. Чи мууртай тоглоом авсан юм бол яагаад надтай түрүүлж тоглоогүй бэ гэхтэн чи чинь хичээлгээд завгүй байсан штэ. Аканы тийм үү. Тэгвэл надад өөр асуух зүйл байна. Шийсэй хөөрхөн л дөө. Гэхдээ чи хитрхи хөхөөрдөд байгаа юм биш үү? Сайто түүнийг хараа хяналтгүй орхичвол газраас чулуу олоод идчихээр хөөхөд. Гэхдээ голоос нь шийсэй гараад ирхэн тэр. Тэгснээ бас би үээлтэйгээ унтмаар байна гинэ. Сайтооч мөн адил тэр надтай хамт багаасаа хойш унтаад сурчсан гэд өмөрч байна. Гэтэл үеэл нь та хоёр дотн харилцааны зүйл хийх гээд байгаа юм бол би гай болохгүй шалан дээр хөвдчихээл даа л гэж байна шүү. Аканы бид тийм зүйл хийдэггүй, хийнч гэж бодохгүй байгаа гэд хэсэг орилж байснаа хэсэг хугацааны дараа тайвширцгаан гуруулаа унтахаар болвоо. Шийсэй нүдэ нээснэ тэр удаан учраас чи ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр шууд ойлгохоор хүн биш. Би түүнтэй сэтгэнэд байсан учраас чи ууралчихсан уу? Гэхдээ миний хувьд бол тайвширчглаа. Түүнийг энд тайван амьдарч байгаа болов гэж санаа зовоод байсан. Гэхдээ Лаканы маань чи л харин өөрийгөө тайлбарлах хэрэгтэй болж тэ. Та хоёр хит ойрхон юм. Ичдэггүй юм уу чи гэдэл орилж гарлаа шүү. За энэ хоёр найзалж эхлэегүй байхдаа Химари Аканы дээр ирэн өчигдрийн нэвтрүүлгийг үзсэн үү? Би бичлэгийг нь хийгээд авчихсан. Хамтдаа үзцгээе гэдэл Аканы хичнээн дургүй байсан ч шалсаар байж нэг л өдөр Аканы зөвшөөрөн энэ хоёр найзууд болчихжээ. Харин өнөөдөр Химари манай хүнээс чамд Сайто таалагддаггүй гэхт нь ууж байсан зүйлдээ хах цацсан. Үгүй юу болоод асуу гэхт нь үнэндээ би Сайтод үнэхээр хайртай юм л да гэж байна шүү. Манай хүн сандарч ирээд л чи юунд нь дурлсан юм бэ гэхт нь бүгдд нь бид спортын наадам бэлтгэж байхад манай нэг найз халуун ухаан алдаад унчихсан. Тэнд байсан хүмүүс бүгд л сандралтаж байхад зөвхөн Сайто л маш тайван байсан. Тэр үедээ яг л ханхуу шиг дажгүй харагдаж байсан. Бусад хүүхдүүдийг бодвол найдвартай санагддаг. Энэ үед манай хүн өөрийг нь өвдчихсэн байхад Сайто яаж сэтгэлээрээ хандаж байсныг нь санана. Гэхдээ Химаригийн үүнийг хэлсэн байсан шалтгаан нь юу байсан гэж Сайтодоо Аканыг ойр байдаг учраас өөрийг нь түүнтэй илүү дотн байлгахын тулд Сайтогийн тухай мэддэг бүхнээ хэлж өгөөч гэхэд нь манай хүн зөвшөөрчихнө. Аканы дотроо би түүний талаар юу ч мэдэхгүй юм байна гэдэл бодно. Ингээд цаадах чинь орой Сайто тэр баал цаас барьчихсан очиж байна шүү. Сайто харснаа юу болоо гэдэл бараг хайн. Манай хүн юу ч болоогүй хийж байгаа зүйлээ үргэлжлүүл гэж байгаад л дараа нь бүр өөрийг нь нууцаар дагаж байгаад баригдчихнаа. Түүнийг анзаарсан Сайто миний ихнэр намайг мөшгөөд байх юм аа. Яах ёстой вэ гэдэл бодно. Дараа нь хоолоо идэж байхад бүр бичлэг хийчихсэн сууж байдаг шүү. Тэгснээ нөгөө баал дэвтрээ гаргаж ирээд чи ямар охинд дуртай Сайто надад онцгой гэсэн сонголт байхгүй л гэж байна. Аканы тэгэхээр чи ямар ч хамаагүй охинтой унддаг байх нэ гэдэл энэ хоёр маань бараг хэрэлдэх нэ. Тэгвэл ямар хоолнд дуртай вэ гэхт нь стейк юм уу суши. Өвөө нь үргэлж дагуулж явж авч өгсөөр байж дуртай болчихж манай хүнч тансаг юм дуртай байх нэ гэж байснаа. Болцсон нь ямар вэ гэхт нь шүүрхий. Чимэглэлийн хувьд сармис хуурч хийвэл зүгээр, төлөгдөхгүй байвал бөөрч зүгээр гэхт нь манай хүн чинь зүгээр олж мэдсэн зүйлсээ бүгднийг бичиж ирээд л найзтай хэллээ шүү. Сайто түүхий махыг илүүд үздэг. Сармис нь хүртэл түүхий байх хэрэгтэй бололтой гэхт нь түүхий маха арай л зэрлэг юм биш үү. Гэхдээ чамд баярлаа. Түүнтэй илүү ойртож чадах боллоо гэдэл баярлана. Манай хүнч нэх хөөрхөн сэтгэлээрээ хамаг юмаа л хэлж байна. Сайто бас зомби тоглоомонд дуртай. Орой унтахаасаа өмнө баг зэргийн ном уншдаг. Химари бөөр гайхчихсан. Гэхдээ чи тэрийг нь яаж мэддэг билээ? Манай хүнч бантаж байснаа. Шийсэтэй ярьж байхыг нь сонссон юм аа гэдэл удлаа ярьчихлаа. Химари нэг олон юм бодолгүй баярлаа гэдэл баярлаад гүгээд явчихна. Тэгсэн чинь Шийсэ хажууд нь байж байсан байдаг уу?
Ингээд орой болж Акане би оройн хоолоо хийчихье. Харин чи угаалгын өрөөгөө цэвэрлээрэ гэхтэн Сайто өөрөөс нь дуртай хоолыг нь асуугаад байсан учраас стейк хийх гэж байна даа гэж бодож байсан чинь загас шарахын гинэ. Тийм бол тэгтлийг асуугаад байхдаа яадын гэсэн чинь Акане маань хариуцлагаа хүлээгээд дуртай хоолыг нь хийж өгөхөөр болж тэр хоёр хамтдаа зах явцгаана. Манай энэ хоёр гэхдээ яг ингээд л энгийн алхаж байхдаа айгүй хөөрхөн харагддаг те. Акане би энэ цаг хугацаанд дуртай намайг гэртээ харих хүслийг маань төрүүлдэг. Яагаад гэвэл хүүхэд байхдаа ээжигээ хийж өгсөн оройн хоолыг хүлээж байх үеэ сандаг. Сайто тийм үү? Надтай холбоогүй ертөнц байна. Акане сонирхон юу гэсэн үг вэ гэсэн ч хэлдэггүй. Манай хүн өнөөдөр дуртай хоолыг нь хийчихжээ. Сайто амсаж үзснээ. Уулга алдахад нь муухай байна уу гэдэл санаа зовон асуудал. Үгүй дээ, энэ үнэхээр амттай байлаа. Надад өдөр болгон хийж өгөөч. Гэхдээ манай хүн чи надтай гэрлээч гэж гуйж байгаа мó? Сайто хариуд нь бид аль хэзээ гэрэлчихсэн штэ гэхэд Акане минь баярлсандаа. Эцэст нь миний гайхалтай хоолны ур чадварыг хүлээн зөвшөөрчлөө. Би чамд гайхалтай оройн хоолыг хүссэн хэмжээгээр чинь хийж өгөх болно гэд магтуулсан хүн чинь бүр сүйд болно. Сайто хит ойр байна гэдэл сандарч өгнөө бас. За ингээд дараа нь Химари Сайто дээр ирснээ. Чамд ямар охин таалагддаг вэ? Хайр дурлалыг тийм ийм гэж бодохгүй байна гэхтэн Химари гайхалтай юм аа. Надад сэтгэлээ илчилж байгаа хүмүүс миний юунд нь болсноо мэдэхгүй. Цээжинд минь болсон юм уу гэж асуухад хүртэл хүрэгдэг. Сайто хөөрхөн байх хэцүү байх та гэхтэн Акане хөөх Сайто чи үнэхээр зөрөгтэй юм аа. Гэхдээ надад бас нэгэн асуулт байна. Чи дурдлалыг юу гэж боддог вэ гэснээ түн рүү ойртон хэрвээ би байвал яах вэ гэж шивнэхэд эн чинь юу гэсэн үг вэ? Гэхдээ Акане хараач те чи улаан болчихлоо. Би тоглосон юм аа. Хөөрхөн гэдэг нь гэд гүүгээд явсан чинь үеэл нь гинэт гарч ирснэ. Та мэдсэн үү? Би халуунд эрэгтэй хүний үнрийг мэдэж байна. Сайто байдгаараа сандарчихсан. Эндээс чинь гарсны дараа ярилцъя гэхэд шисээ би таны хөлний хооронд үрд байх болно гинөө юу гэсэн ч үгийн те. Сайто энд хүн амьдрах тохиромжтой газар биш гэдэл орилж байна. За ингээд цаадах чинь орой гэртээ ирэн тоглоод сууж байхад нь манай хүн ажиглаж байснаа л хичээл хийдэг өрөөнлөө н ороод судалгааны ажилдаа орлоодоо тэгж байхдаа дээр нь супер нууц гэд биччихсэн байсан номыг харсаар байж яг аваад унших гэж байгаад баригдчихнаа. Банцсандаа яста аргаа барна. Чамд надад санал болгох ном байна уу гэхтэн хүн төрлөختний талаар хідэн ном өгнөө. Ингээд л манай хүн чин дараа нь Химари дээр ирэн сонирхдаг номыг нь хэлтэл номын сангаас авч уншсан боловч юу ч ойлгосонгүй гинэ. Гэхдээ л ойлгоогүй ч гэсэндээ далимдуулаад Сайтогоос номын талаар асууж байхад манай хүн өөрийн ирэхгүй л яриаг нь сонсож байлаа. Гэтэл ядаж байхад үеэл нь гарч ирснэ. Тэр хоёрыг сонирхоод байгаа мó? Химари анханасаа эхлээд л Сайтод сайн байсан штэ. Анзаараагүй юм уу? Үеэл Химари хоёр нэг нэгэндээ зориулж бүтээгдсэн байхаа. Та тэднийг үзэн ядаж байна уу гэд бүр шалгаагаад байдаг шүү. Дараа нь Химари Аканыг тас тэрвэрчгээд баярлаа гэдгээ хэлнэ. Тэр миний шар усыг гоё байна гэж хэлсэн. Тэгэхээр надад сайн гэсэн үг бидтэй. Чамд баярлснаа илэрхийлж гэрт чинь очиж дуртай амттанг чинь нийцгээ гэхтэн манай хүмүүр сандраад манай гэр бүр усан давтаад торхонд амьдарч байгаа гэхтэн чи намайг гэртээ оруулахыг хүсэхгүй байгаа мó? Шисээ танаад очиж хонсон гэдэл надад өнгөрөөд байсан гэж хэлэн гомдолсоор байж зөвшөөрүүлчихлээ. Манай хүнж гэртээ очин Химари ирэхээр болсноо хэлэхэд Сайто бүр шок. Акане чиний гэсэн бүх зүйлийг даалд хийчихье. Харин чи түүнийг автал өрөөнөөсөө гарч иж болохгүй шүү гэж хэлж дуусаагүй. Хонх дугран энэ хооронд нь Сайто галтгоондох зүйлсийг цэгцэлж байгаад өрөөндөө ч орж амжилгүй байж байхад нь нөгөө хоёр ч орж ирэн энэ үеэр нь яг шийсэгээс зурус ирнэ. Химари сонссон ч гэлээ Акане маань аргалжхлаа. Гэтэл Химари найздаа би Сайтог болцоонд урьж болох уу л гэж байна. Манай хүн сандран гацаж байснаа. Гэхдээ тэрийгээ яагаад надаас асуугаад байгаа юм бэ гэхтэн эхний жилээс эхлээд чамайг Сайтог сонирхож байгаа юм байна гэж бодсон. Хэрвээ чи түүнд
хайртай бол би саад болохгүй. Акане маань чи өөрөө л мэдэхгүй юу дээ. Би түүнд дурлаагүй. Юу мэдрэмжгүй юм боддгийн. Харин ч би түүнийг бүр үзэн ядаж байна гэд ойрлож байхад нь хөөрхий Сайто мөн сонсоод бүр эвгүй байдалд орчихсон. Бараацсан байхыг нь харвал Аканед сайн бололтой. Ингээд дараа нь Химари Сайтогоос үерхий гэж гуйна. Амралтын өдөр Сайто Химари намаа гуйсан. Гэхдээ Акане түүн шиг хөөрхөн охин чамд таалагдж байгаад баяртай байна. Тэр ч чамд дэндүү сайн. Сайто тэгвэл болцоонд явж болох уу? Акане надаас яагаад асуугаад байгаа юм бэ? Сайто бид гэрэлсэн учраас л бид дуртайдаа гэрлээгүй. Тустай мөрөөдөлтөд хүрэх хүмүүс хүссэн хүнтэйгээ үерхэж хүссэн хүнээ хайрлаж болно. Юу хийх нь надад хамаагүй гэж хашгирахад Сайто за ойлголоо. Би зөвхөн баталгаатай болгохыг хүссэн юм аа гэд явах гэж байхад нь Аканыгийн нулимс өөрийн ирэхгүй урсаж байснаа араас нь ирж тэрч аваад би яагаад ингэж байгаагаа мэдэхгүй байна. Чамайг өөр охинтой явна гэхээр зүрх минь өвдөж байна. Чи миний нөхөр шүү дээ гэгтэн Сайто. Үүнийг л сонсхийг хүссэн юм. Аль хэзийн үерхлээс нь татгалцсан штэ. Чи намайг үнэхээр үзэн яддаггүй байх нэ. Акане улаа бутартал уурлаж байснаа. Чи намайг уурсан байх нэ. Сайто түүнийг бүр шоолж байснаа л хоёулаа хамтдаа дэлгүүр явцгаа гинэ. Манай хүн байж бай. Би гэрийнхээ хувцастай байна. Гэсэн ч Сайто хөөрхөн байна гэдэл өхөөрдөн. Акане тэгвэл надаас уушлалт гуйж хүссэн бүхнийг маань авч өгөрөө гэгтэн Сайто. Ойлголоо. Бүгж авахулмаар байна уу гэдэл тоглоом хийн. За гэтэл хичээл орсон чинь Химари бүр зүгээр Сайто дээр ирснээ мэндэлэхэд чамаас татгалцсан байхад яагаад зүгээр харьцаад байгаа юм бэ гэхтэн тэглээгээд чамаа гэсэн миний сэтгэл өөрчлөгдөхгүй. Би анх Аканетэй найзлахыг оролдоход хид хідэн удаа надаас татгалцсан ч одоо бид найзууд чамд ч бууж өгөхгүй. Хизээ нэгэн өдөр чамаар хайрлуулах болно. Энэ үед үеэл нь би бол түүний дүү баталгаагүй хүнд өгч чадахгүй л гэж байна. Химари чамаар зөвшөөрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэхэд нь энэ нь таны хүчин чармаалтаас л хамаарна. Үнэн ч байдлын чинь баталгаа болгож надад 100,000 ширхэг амтдгай талах авч өг. Сайтош дугаа байхгүй. Чи яагаад түүнийг авилгад уруу татаад байгаа юм бэ гэдэл орилно. Химари за ойлголоо. Би түүний төлөө бол бүхнийг хийн. Гэтэл энэ үед Акане бас сонсож байснаа л би түүнийг алдахгүй гэж байснаа л ёо би сая хэлсэн үү гэдэл сандрна. За цаад Химари чинь Сайтод өдрийн хоол хийсэн гэтэл манай хүний хийлж байсныг нь шууд тутгаар нь ойлгоод түүхий махтай сармис аваад ирчихсэн байвал яах вэ? Сайто хин тэгж хийлээ гэснээ чи байсан байх нэ гэд Акане руу хартал манай хүний сууж байгаагээ. Сайто хэрэггүй дээ надад өдрийн хоол байгаа гэд дургуйсан ч Химари ядаж жоохон идэлдээ чамд таалагдахын тулд хичээж хийсэн штэ гэхэд ангийнхан хүүхдүүд ядаж сэтгэлийн бодоод идэлдээ гэж тулгасаар байж манай хүн идэхээс өөр сонголтгүй болноо. Гэвч Сайто амсаж үзээд л гайхна. Эхлээд харахад түүхий мэд боловч болгоцсон байж л дээ. Амттай байсныг нь хэлэхэд Химари хөөрсөндөө дахиад л өгөөд байла. Сайто би яг дэгдэхий шиг харагдаж байна шүү гэд Аканыгийн дургуг бас хүргээд авчихнаа. Манай хүн өдрийн хоолоо авчирсан юм бол энийгээ идэж гэд орилсон чинь Химари гайхаж байснаа. Чи атаархаа юу гэд манай хүн сандраад бөө юм болно. Юу яриад байгаа юм бэ? Тийм юм байхгүй гэтэл Химари нэг ч юм бодолгүй найзаагаа хооллоно. Химари дараа нь Сайто дээр очин математикийн хичээл дээрээ хоцрогдолтой байгаа. Заагаад өгөөч гэж гуйхад нь Сайто зөвшөөрчдөг. Химариж баярлан тэгвэл манад очиод давтацгаая. Аав ээж хоёр маань байхгүй байгаа. Чи надад дасчихвэ гэж айсандаа тэгж байна уу гэж хэлж дуусаагүй. Манай хүн хөөе гэж саад болсноо. Хэл хүүгээ олохгүй. Хоёулаа байвал аюултай. Түүнд итгэж болохгүй гэдэл авлаа. Химари бодсны эцэс нэг дээр нэмдэг нь 2, тэнцүү 3 гэсэн үг. Хоёр хүн надад заавал илүү ихийг ойлгох байх гээд ашгүй Аканыг хамт явъя л гэж байна. Манай хоёр эн чинь одоо юу гэсэн үг ээ гисгэж байхад нь гэтэл цаад шийсээ чинь юугаасаа дутах вэ? Энэ хоёрын голоос гарч ирснээ 3 дугаар шат руу тэмүүлж байгаа тэнэг бололтой л гэж авч байна. Цаад Химари чинь нэг дээр нэмдэг нь 2, нэмдэг нь 3 гэсэн үг. Тэгэхээр би 6-д орох юм байна. Баярлж байгааг нь харсан Сайто. Эн чинь өмнөхөөсөө хамаагүй доогуур зүгээр юм уу гэтэл манай энэ тоондоо үнэхээр муу бололтой.
Ингээд энэ хэд маань эцэст нь Аканегийн гэрлөө явахаар боллоо. Сайто чи аль хэсгээс эхэлж заалгамаар байна гэсэн би мэдэхгүй зүйлээч мэдэхгүй байна гэд энэ гурав бүр шок. Тэгэхээр бүр анханаас нь эхлээд л заахаар болно. Акане найзын хувьд хизээнээс эхлээд хоцорсон гэдгийг нь ч мэдэж байлаа. Химари тэрснээ чи миний хамгийн сайн найз учраас мэдэж байна тийм үү? Аканегийн хувьд хичнээн сайн найз ч гэлээ нэг залууд сайн байдаг. За ингээд энэ хэд маань заасны эцэст Химари нилээн ойлгоод эхэллээ. Сайто чи багш нараас илүү сайн юм аа гэж магтахад нь мэдээж манай хүний дургуунд хүрнэ. Энэ үед шийсээ би уйдаад байна гэд дахиад Сайтод наалдаад авдаг. Тиймээс энэ хэд түр завсарлан хөзөр тоглохоор болно. Шийсээ би чиний эсрэг тоглохыг хүсэж байна. Акане би заавал чамайг ялах болно гэдэл хэсэг хугацааны дараа толгой сайтай болохоор шийсээ бүгднгийн ялчсан байдаг. Би чихэрлэг зүйл аваад ирээ гэд ганцаараа гараад алхаж байтал Акане жараас нь гүйгээд гараад ирлээ. Манай хүн танайх сууд хүмүүсийн удамтай юу гэхт би хүмүүсийн хувийн мэдээллийг хит их чэжилчдэг учраас эргэн тойрныхоо хүмүүсээс зайлсхийдэг байсан. Акане гэхдээ л би атаархаж байна. Хүчтэй ой санамжтай хүн хичээж чэжлэд байх ч шаардлагагүй гэдэл хоорондоо юм ярьсаар ортол нөгөө хоёр ч тоглоод хүлээж байсан байдаг. Тэд цай ууцхасны дараа Химари хичээл зааж өгсөнд баярлаа. Дараагийн удаа танаад байвал ямар вэ гэд тэднийг сандаргаад авлаа. Сайтог харан чи хөөхөн юм аа улаачхчээ гэд өхөөртөхөд яг энэ үед нь ууж байсан цай ингэр дээр нь асгарчхан. Сайто ч сандарч байснаа гүүж очоод алчуур авчраад өгчлөө. Гэхдээ айлд байж хаана байгааг нь яаж мэдэж байна гэж асуухад нь би зүгээр мэдрэмжээрээ гэд бантаж байхад нь Акане чиний дүрм тувц чинь толбог тогтох нь байна. Ариун цэргийн өрөө орох хэрэгтэй бололтой гэтэл шийсээ хаана байгаагийн заан ашгүй тэр хоёр холдлоо. Эхнэр бол өнөө хөөхөн чи балмагцсандаа асгачихсан уу? Ичээд бүр улаан манжин шиг болчихжээ гэд хардаж гарлаа шүү. Тэгснээ бас надад ганц ч хичээл зааж өгч байгаагүй байж гэд хэлээд авлаа. Сайто чи л өөрөө тусламж авах дургүй байдаг штэ гэж хэлж дуусаагүй. Тог нь тасрах шиг болоод л гэрэл нь ундарчихна. Аймхаа Акане маань ойрлж байснаа Сайтогоос зуураад авлаа. Тог тасарчихсан байна уу гал хамгаалагч хараад ирэх гэсэн ч энэ аимшигын газар намайг битгий ойрох гэдэл харилна. Гэтэл гинтэл гэрэл нь асчихлаа. Харин Химари энэ хоёрыг айлах гэсэн бололтой. Гэхдээ л энэ хоёрын ойрхон байгаа нь мэдээж их сонин санагдана. Зангээ дараагийн өдрөөс эхлээд Сайто Аканед үг цээжлэхэд нь туслана. Гэхдээ энэ хоёр яаж зүгээр байх вэ? Бас маргалдаад авнаа. Хэсэг хугацааны дараа Сайто түүнээс чи яагаад эмч болохын тулд ингэтлээ хичээдэг юм бэ гэхэд баг байхдаа би дүүтэй байсан. Тэр маань өвчтөө хэвтэрт байсан учраас аав ээж хоёр маань эмний мөнгө олох гэж өдөр шөнөгүй л ажилдаг байлаа. Гэх үед нь Сайто түүнийг яагаад ийм гэрийн ажилдаа сайн гэдгийг нь ойлгоно. Дүү маань өвчнөдөө зов шаналн надаас тусламж гуйхад би толгойг нь нэлхээс өөр юу ч хийж чаддаггүй байлаа. Дүүгээ аварч чадаагүй дээ өөрийгөө уучлж чадалгүй. Тэр маань байхгүй болсон ч дүү шиг маань зов шаналж байгаа хүмүүс туслахын тулд эмч болохоор шийдсэн гэж хэлээд Акане маань хизүү дурсамжаа санан их л эмзэг болсныг нь анзаарсан Сайто үеэл дээрээ ирэн яавал сэтгэл санаа дээрдэхүү гэж зөвлөгөө авна. Эмэгтэй хүн учраас дэлгүүрхээс амттай зүйл хэрэгтэй байх таа гэж хэлэхэд нь Сайто дотроо Акане ч бас эмэгтэй хүн билүү гэд бодно. Дараа нь түүн дээр очин амралтын өдрөөр хамт гарцгаая гэж хэлэхэд нь Акане маань өнөөдөр эмээтэйгээ уулзах байж л дээ. Эмээ тэр надтай уулзахыг хүссэн. Энэ нь болзоо юу гэж асуухад эмээж асгартлаа уйлан эцэст нь та хоёр хамт байхаар болжээ. Эмээ нь одоо үхсэн ч харамсахааргүй боллоо. Акане үхээд байхдаа яадий урт наслаарай гэдэл хорилно. За гэдэл эмээ ийм зүйл болохыг мэдэж байсан юм аа гэдэл хувцсны өрөөнд оруулаад ирлээ. Бид магадгүй дотор хувцснаас эхлэх ёстой юу гэд манай хүнийг ичээгээд авчихнаа. Сонгосон хувцаа өмсөөд ороод ирэхэд нь Сайто бүр ангааж орхилоо. Эмээ надад энийг өмсгээд арай болзоо биш бидтэй гэхэд нь тиймдээ чиний зөв болзоо бишээ гэж сандарч байгаад л энэ хоёр маань гарцгаалаа. Чихэрний үзэсгэлэн худалдаа орон карагед хүртэл орж хамтдаа дуулцгаана.
Захаар хэсцгэн дараа нь Аканыгийн дуртай гүзээлцгэнтэй ундааг нь авч өгөн савлуур дээр суунгаа өнөөдөр сэтгэл санаагийн дээрдүүлэхийн тулд авч гарсныг нь мэдсэн Акане баярлсан сэтгэлээ илэрхийлэн чиний дуртай газар руу бас явъя гэтэл цаатгачин бөөн уураг им нэмэлт бүтээгдэхүүн зардаг дэлгүүр рүү авч орноо. Худалдагч нь сайн гэсэн болгоныг нь луугаад байдаг. Мэдээж манай хүнд огтонч таалагдахгүй. Энэ хоёр маань гарч ирж явж байгаад Акане шилэн хоргон дотор байгаа бөгж рүү цоо ширтэж байхад нь Сайто чамд тэгтлээх таалагдаж байвал авч болно штэ. Акане оюутан байж яаж авах вэ? Их үнэтэй юм байна. Дараа нь боломжтой болохоор л ирж авъя. Өнөөдөр надад урам зориг өгсөнд баярлалаа гэд нээ хөөрхөн инээмсэглэхэд Сайто уурлахаараа чөтгөр шиг үргэлж инээмсэглэж болдгүй байхдаа гэдэл бодно. Харин Акане маань бага байхдаа ээж нь хоол хийж байх зүүсэн бөгжийг нь хараад ээжээ хоол хийж байхад бөгж чинь саад болдгүй юм уу гэж асуухт нь үгүй дээ. Бөгж бол хин нэгний хайрын илэрхийлэл. Аав чинь надад хайртай учраас амьдралынхаа ханаар сонгосон. Хизээ нэгэн өдөр чи ч ойлгох болно гэдэл хэлж байсан байжээ. За ингээ дараагийн өдөр болж хоол идэж байхдаа Акане юм идэж байхдаа зурагт үзлээ. Хоол хийж өгч байхад чинь баярлаа гэд чийлчихгүй гэдэл өглөж гарнаа. Гарсныхан дараа Сайто гүнзгий санаа алдан өчигдөрхөн л зүгээр байсан юу болсон юм болоо гэд бодоод үзсэн чинь гинэд нөгөө бүгж нь толгоонд нь дон гэдэл орчихлоо. Дуртай зүйлээ аваагүй болохоор ингээд байгаа юм байна штэ гэд шийсэ дээр очсноо би танаад очиж болох уу гэхэд нь яасан гэрээсээ зугтчихсноо гэж Сайто юу гэжтэй болох уу гэж дахин асуухад нь мэдээж миний гэр бол чиний гэр гэсэн үг гэдэл өөрийн хувийн машинаа дуудан гэрийнх нь үйлчлэгч тэр хоёрыг ирж авдаг. Гэтэл манай энэний сууж байгаагээ өхөөрд мөөрч юм шиг дургу хүрмээрч юм шиг гэрт нь ирсний дараагаар өрөөнд нь орцгоон хувцас сольж байна гэд нүдэн дээр нь хамаг хувцас тайлчглаа. Сайто чи яаж байна гэхэд нь бид биенээ мэдээд их удаж байна гэд бүр ичсэн шинжгүй. Тэр хоёр тоглоно гэсэн чинь шийсээ үхэж тоглоноо л гэж авч байна. Сайто инэл биш шүү. Шийсээ тэгвэл цус сорогч болж тоглоцгоё. Надад цусаа өгөх хэрэгтэй гэснээ бүр хүзүүгийн сороод авчихдаг. За бас арай л те. Энэ хоёр цусан турлаа биш байхаа. Энэ үед гаднаас нь ээж нь орж ирснээ. Юу хийж байгаа билээ гэж ууртаа нь аргагүй хэлснээ. Надгүйгээр яан гинэ гэд Сайтог барьж аваад үнсээд өмхөөд орхилоо. Хэсэг хугацааны дараа авгыг чинь би тоогоочтой хилээд хоол хийлгүүлчихье гэхэд манай хүн хэрэггүй дээ буцаад очиход Акана хоол хийчихсэн байгаа байх. Танд хэлэх юм байгаа болохоор ирлээ гэхэд нь их ч урдаас нь чи бүр унаж тусчээ. Юу хэлхийг хүсээ эцэст нь миний хүргэн болохоор шийдээ юу гэж юу ч гэсэн үгүй. Сайто сандран танай компанид надад хэлэхээр цагийн ажил байгаа юу? Мөнгө олж байгаад Аканад бэлэг авч өгөх гэсэн юм гэхэд нь хажууд нь байсан шийсээ бөөр атаархаад өглөө. Харин ээж нь өвөөгийнхөө компанийг өвлөж авах хүн байж энгийн нэгэн охинтой гэрэлтгсэн. Цагийн ажил хүртэл асууж байдаг. Гин өөрийг нь гэрэлсэнд нь нилээн дургу байдаг. Харин манай хүн урдаас нь тэгээд би хинтээ гэрлэн гэж гэхэд нь баг охинтой нь гэрлэх байсан юм биш үү? Гэхдээ хамаатан бол яасан ч ийм үйлдэл гарахгүй дээ. Ямар нэгэн шалтгаан байгаа л байх. За харин авах хичээхэн компани гадаад дахь нэг салбар нь хилнээс болоод зогсон байдалд орчихсон байгаа юм байна. Гэхдээ тэр баргийн хүн мэдтгүй хил учраас одоогоор ажиллах хүн нь олдохгүй. Хэрвээ Сайтог 3 өдрийн дотор сурчих юм бол ажил давна гэтэл манай хүн 3 өдрөө нэг л шүн байхад хангалттай гэд гэртээ ирэн шүнэн давтаад сууж байхад нь Акана харснаа бүр шок. Аргагүй л дээ. Анх амьдарч эхлснээсээ хойш анх удаага л хичээл давтаж байгааг нь харж байгаа нь. Гэхдээ Сайто ингээд зогсоогүй. Энд овоолчихсан байгаа бүх зүйлсийг толгоондоо хийчихсэн. Манай хүн чи наад тарихад толгооноосоо салгаад надад өг гэж авнаа. Сайто ганцаа шөнийн дотор нэг хилийг бүрэн сурчсан. Маргааш болж үеэлийнхээ гэрээс онлайнаар ажиллахаар болон гарч байхад нь манай хүн дахиад л энэ хоёрыг гарч байгааг хараад ихэд уурлана. Гэхдээ бүр уурлахаас аргагүй цаадах чинь дахиад л үүр дээр нь суучхаж Сайто чиний өмч юм шиг л энд суух юм аа гэтэл чиний өвөр бол миний өвөр гэснээ үнсээд авчихлаа. Ингээд болоогүй тас тэрэн хөвтөд өмнөх шигээ намайг унтуулад өг. Би чиний үнэрт дуртай. Тэрүүлэхээрч сайхан гэдэл үнэн хэвийн бусдаа. Ингээд нилээн оройтож гэртээ ороход нь Акана шууд л эмэгтэй хүний үнэр байхыг мэдрэнэ.
Манай хүн бүр сэтгэлээр унжсан ямар сандал имээ дээр ирснээ Сайто ойрдоо нилийн оройтож миний хоолыг читгэхэ байчихсан. Имээ хариуд нь тэр бол царайлаг тиймдээж охтын дунд нилийн алдартай байх. Чиний санаа нилийн зовж байгаа байх нэ. Чи өөрийнхөө сэтгэлийг гадагш илэрхийлдэггүй бололтой. Яг л имээ шигэ. Хэрв дотроо хадгалаад байх юм бол миний алдааг л давтах болно гэж захингаа өхөөрцөн янзтай харна. Харин манай хүн сайн бол сайн гэдгээ ч хэлэхгүй өөрөө шаналаад л байдаг. Маргааш нь Химарыг гүйжирэн би Сайтогоос дахин татгалзсан хариу авчихлаа гэхдээ яг араар нь шийсээ зүүрж өнгөрөх төдийдл манай хүн үнэрийг нь үнэртээд Сайтогоос үнэртсэн болохыг нь мэдчихдэг. Гэвч энэ өдөр Сайто хүлээгээд бас л ирсэнгүй. Санаа нилээн зовж байснаа утас руу залгаад авахгүй байсан учраас шийсэгийн утсыг олоо залгахтал гэрийн үйлчлэгч нь утас аваад Сайтод дамжуулж өгье гэж хэлэн манай хүн харилцуур аваа юугүй юу хөөе чи ямар их уддаг юм бэ? Шийсэгийн ээж нь чи ихнэр нь байх нэ? Гэхдээ Сайто одоо завгүй байна. Акане уучлаарай ганцхан минут ярьж болох уу? Гэхдээ шууд л үгүй гэж хэлээ. Манай хүн тэр наан чинь юу хийж байгаа юм бол харин игч бол үнэн муухай аштай. Чамд хамаагүй хэрэг эцэст нь чи миний аавын хүсэл дээр албан хүчээр хуурамч гэрэлсэн байж санаа тавих шаардлагагүй гэд уцаа тасалчихна. За ингээд манай хүн орой болгон ажилласны эцэс ажлаа дуусгаж хөлсөө аваад Аканегийн тэгтлээх дурлаад байсан бүгжиг наван гэртээ иртэл манай хүн өстө байдгаараа уралчихсан. Чи шийсэтээ сэтгэнэж байгаад ирсэн мэт дээ. Сайто үгүй гэж хэлсэн ч үнэхээр нэг нэгэндээ хайртай бол тэгээд гэрлээчтэй гэд уурлаад явах гэж байна. Сайто зогсоосноо бүгжөө өгөхөд баярлаж нилийн гайхаж байснаа. Гэхдээ энэ нь юу гэсэн үг блэ? Чи надтай ойр байхыг хүсэе юу? Сайто хэрвээ боломжтой бол гэснээр манай хүн баярлаад бүр алга болж орхино. Бас буцаж шахааснаа баярлаа гэж хичээ. Ингээд манай хүн баярлсандаа бүгжөө шүн хараастай. За тэгээд тэр нь хичээлээ хийхдээ хаач явсан бүгжөө байн харан сургууль дээрээ эрэхтэй хүртэл тайлгаа мартчихаж Химарыг харахаас нь өмнө Сайто өөр газар авчираад цүнхэндээ хийснэн дээр байхаа гэж хэлж явсны дараа Акане яг далд хийж байхад нь шийсээ гарч ирснэ. Гой бүгж байна надад өгчих гинэ. Юу ч л манай хүн өгөөд байх үү дээ. Тэгснээ болоогүй. Сайтогийн өгсөн бүгжийг надад өгчхөөл ямар үнээр чамаагүй өөр шинэ бүгж аваад өгье. Манай хүн хариуд нь энэ бүгж юугаар солишгүй гээд бүр нандинж гарна. За ингээд манай хоёр хичээлээ таран дэлгүүр орчхоод гэртээ ороод бүгжөө харсан чинь байдаггүй. Байж суух газраа олж ядан аргаа барсандаа бүр хаасайгүй хайдаг. Өдөр шөнөгүй хайж байгаад олдохгүй байх үедээ ээжийнх нь хувьд бүгж ямар чухал байсан гэдгийг сая л нэг ойлгоно. Маргааш болж манай хүн дахин хайсан ч олдсонгүй. Шийсээ бас л гинэт гарч ирснэ. Бүгжөө алдчихад гунигтай байгаад байгаа мó. Би энэ талаар хинт ч хэлэхгүй дээ санаа зовлтгүй. Чи надад үргэлжил гой хоол өгдөг байсан. Тэм учраас би чамд олохт чинь туслана. Би чамааг үнэндээ гунигтай байхыг хүсэхгүй байна. Түүнийг ч мөн адил тайван байгаасаа гэж хүсэж байна гэх үед нь Акане энэ үеийг далимдуулан чи Сайтод сайн тийм үү гэхэд цаадах чинь эргэж харснаа. Тийм ээ би үнэхээр хайртай гэж авдаг шүү. Ингээд чийсээ амлсан ёсороо түүнд хайхад нь туслан гэхдээ бас л олж чадсангүй. Харин Сайто бүр үнэхээр хөөрхөн заа Аканыг ирэхийг хүлээгээд хоолоо хийчихсэн. Идэлгүй сууж байхад нь гаднаас орж ирэх чимээн сонсогдоод очоод хартал үеэл нь байдаг. Энэ хоёр хайж байгаад шүн дунд болон шийсээг зовоохгүй тулд ганцаараа хайна гэд үлдчихэж Сайтод мэдэгдэхийг хүсээгүй учраас манай хүн нэг л зүйл биш байгааг анзааран бүр араас нь дахан тэрээ. Акане бүр хайгаагүй газар гэж үгүй. Хогийн сав очисон газраа хид хідэн удаа хайн нохоо хүртэл түүн рүү дайрна. Араас нь дагаж байсан Сайто саялныг юу хайж байгааг нь анзаарах шиг боллоо. Ядаж байхад удалгүй бороо хасгаран манай хүн Сайтод яаж хэлэх юм бэ гэд уйлаад сууж байхад нь Сайто гинэт дээрээс нь шүхэр барьсаар гарч ирнэ. Чи чадлаараа хичээлээ. Чамааг юу хайж байгааг чинь ч мэдсэн. Баярлаа. Харин одоо гэрлүүгээ харьцгаая. Акане бид биетэйгээ хуурамчаар гэрэлсэн. Харин бүгж бол чиний үнэн сэтгэл байсан. Тийм байхад яаж орхино гэж чи надад авч өгөхийн тулд оройн цагаар хүртэл ажилласан шүү дээ. Би заавал буцаагаад олж авна гэд бүр уйлаад болдоггүй. Сайто
Чи үнэхээр зөрүүд шүү. Би чамд олоход чинь туслая. Миний толгойг дутуу үнэлэх хэрэггүй. Тэр өдөр хоёулангийнх нь очисон газар болгоныг санаж байна гэж хэлэн бүр 5 удаа цүнхээ нээж байсныг нь санаж байдаг. Тэгснээ цаадах чинь муу усны хоолойн төмрийг аван онгойлгон хартал бүр үнэхээр байж байдаг. Гэхдээ энэ төмөрнийх нь нүх нь жижигхэн л харагдаад байгаамда манай хүнч баярлсандаа тэврээд авлаа. Сайтаа зүүж өгөн энэ хоёр маань гэрийнхээ зүг. За гэтэл яасан гэж нэг шинэ хүн гараад ирлээ. Сайтаа очиж оюутантаа гэрлээ юу. Чамаас бүх зүйлийг чинь булаач авах болно гэж байдаг шүү. Акане маань ширүүхэн өрсөлдөгчтэй болохондэ. Идэл цаадах чинь Сайтаа дээр очисноо. Яг л таньдаг хүн юм шиг ахаа гэж гисэн зогсож байна. Сайтаач гайхан чи хэн блэ гэтэл намайг танихгүй байгаа хэрэггүй. За яах вэ? Гэхдээ би танд сайн учраас ямар тааж миний найз залуу болоорой гэж шууд хэлээд авдаг шүү. Манай хүн гэхдээ танихгүй байгаа хэрнээ нэг эмэгтэй бодолд нь орж ирнэ. Гисэн хэдий ч энэ охиныг анх удаага харж байгаагаа хэлэхэд өөрийнх нь талаар бүр бүхий л зүйлсийг мэддэг. Химари үерхий гэж гуйхад нь татгалцсан. Ингээд зогсохгүй Канада нууцаар амьдардаг гэдгийг мэдэж байдаг за. Сайта бүр гайхчихсан. Чи энэ бүхнийг яаж мэддэг билээ гэхтэн таажин миний дээд ангийн сайн ах учраас аргагүй шүү дээ. Намайг Махо гэдэг. Үүнээс цааш дэлгэрэнгүй ярмааргүй байна гэснээл хэрвээ надтай үерхгүй бол Акане та хоёрын нууц харилцааг бусдад зарлан шүү гэд бүр сүрдүүлээд байдаг за. Сайта бүр арай ядан орилхийг нь болиултал ингээс нь зуурснаа. Миний уруулын амтыг мэдэрмээр байна уу гэд байвал яах вэ? Бас л эвгүйгээр гарч ирлээ дээ. Гэтэл цаадах шийсээ чинь бас гараад ирнэ. Түүнийг нь харсан Махо өхөөрдөөд эргүүлээд эрхлүүлээд байдаг. Өхөөрцөндөө авч зүгтааж байхад нь ашгүй сургуулийн хонх дугран хичээл тарахч боллоо. Энэ охин манай хоёрын доод ангид нь шилжээд ороод ирчихсэн. Сайтаа ангидаа орж цүнхээ авч байхдаа цонхоор хартал үеэлийнх нь жолооч ирчихсэн. Харин Акане болон Химари хоёр хамт явах нь харагдана. Манай хүн энэ удаан хугацааны дараа ингэж нэг ганцаараа байх нь гэд баярлж байсан чинь цаад Махоч нь гараад ирнэ. Ангийн хөвгүүд түүнийг харснаа хөөхөн охин өөртөө дурлуулчихж гээд бараг атаархаад байдаг. Манай хүн учир зүггүй ангиасаа зүгтэж гартал цаадх нь бас араас нь хөөчхөн тэгснээл барьж аваад хүүхдүүдийн дэргэд тэврээд байдаг за. Шатаар буухтаа тоосч авахгүйн хайраа гэд бүр салхаа байцглаа. Эцэст нь Сайта яах ч аргагүй болон хамт явхад мангар том бүүргэр худалдаж авснаа ганцхан дараад өмгчгдөг. Сайтаач мөн адил түргэн хоолнд дуртай учраас татгалзах зүйлгүй амтрахын идчихлээ. Махо гэрийнх маань надад түргэн хоол идүүлэх дургүйч би дэндүү их дуртай. Гэтэл ямар тааж энэ хоёр хүний сонирхол ижилхэн байж таарлаа шүү. Энэ охин Сайтагийн хуруу соус болсныг нь хараад долоож байснаа зураг дарчихдаг за. Манай хүн наатхаа устгах гэж араас нь нилээн хөөцөлдөж байрж автал за устгалаа да гэдэл устгах шиг л боллоо. Ингээд энэ хоёр гэр гэрлүүгээ явах болтол найз залуугийнхаа гэрт очно гэд дагаад байдаг за. Авч явахгүй бол хүмүүс дотор орилож ангийнханд чинь бүгдэнд нь та хоёрын талаар хэлэн шүү гэж сүрдүүлж байгаад цайцангаар гэрийнх нь нүдэнд очиод л хонх дарандаа манай хүнээ хөөрхөн урдаас нь чи чинь ямар их уддаг юм бэ гэдэл дээшээ хараад бүр шок. Сайтооч сандран Акане би тайлбарлыг гэхийн завталгүй нөгөө хоёр чинь танилуд байж таардаг. Тэгээд бүр ямар танил гэж төрсөн эгчдүү хоёр хоорондоо тас тэврэлдээд л ихэд дотн байдаг шүү. Та хэд дотроо дүүн нас барчихсан бидтэй гэж бодож байна уу? Сайтооч мөн адил гайхаж байснаа асуудал би чамд яг үхсэн гэж хэлээгүй штэ. Тэр байхгүй болчихсон аль хэзээ хол байгаа л гэсэн. Манай дүү багада өвчтөө байсан ч идэгрээд гадаад руу явж байгаад ирж байгаа юм гэж авт юм да. За ямар тач ашгүй амьд сэрүүн л байгаа юм байна. Игчигээ яаж амьдарч байгааг харъя гэж явж байгаад энэ хоёрыг хамт унддгийг нь мэдээд уурлаад байдаг за. Акане бүр аргаа барсандаа бид хоёрын хооронд юу ч болоогүй гэснээ гарынхаа хоолыг дүүдээ хийж өгөхөр болон өнөөдөр чамд будаа хийж өгнө гэхтэн дүүн. За ёстой будаа лав биш шүү гэд бүр их дургүй байна. Яасан гэсэн чинь багада нь өвчтөө байхад нь манай хүн байнга будааны зутан хийж өгөөд хашраачхаж Акане за үгүй дээ өөр хоол хийж өгье гэдэл хөргөгч онгойлтол цаад шийсээ чинь ингээд байж байвал яах вэ?
хөлдлөөштэй энэ бүр газар хөвтөд өгөхөөр нь Сайто санаа зовон очтол үеэл би чамаар хиймэл амьсгаа хийлгмээр байна гэж авт юм да. Сайто амьд байна шүү гэд ойрлоход нь Махо баярлан шисээ гэд ойролтол цаадах чинь бүр сандраад буцаад л хөргөгч рүүгээ орчихдог. Бараг л Махогоос илүү хөтөн хөргөгчин дээр бололтой. Сайтог ах гэж дуудсныхын төлөө шисээ надаас өөр хин нэгэн нь ах гэж дуудах ёсгүй гэснэ. Хинэн төрүүл Сайтогоор дүүгээ гэж дуудуулахаа харъя гэтэл Махо алив намайг дүүгээ гэж дуудаач гэд бүр наалдаад эхэллээ. Сайтож нилуун байгаад нь дургуутчихна. Шисээ харин газар худлаа ухаан алдаж унахад Сайто бүр хайлж урснаа. Акане санаа зовох хэрэггүй дээ. Би чиний номер 1 игч гээд дүүгээ тайлхруулна. За ингээ цаг нилээн орой болж игч дүү хоёр хоёулахнаа байхдаа Махо игчээ та заавал Сайтодоо гэрлэх ёстой юу? Имээ өвөөгийн бүтэлгүй хайраас болоод гэрлэхээр болсон биз дээ. Ачцээ хоёроо л гэрлүүлэх ёстой юм чинь та биш би байвал яаж байна? Сургалтын төлбөртөө санаа зовох хэрэггүй дээ. Би имээтэй яриад тохиролцчихъя. Гэхдээ манай хүн чи үүнийг хийж чадахгүй байхаа Сайто дэндүү хуваа хичээсэн. Бусдаас илүү өөрийгөө хит өндөрт тавьдаг. Эрүүл мэндэж бодохгүй. Аяхтай гомон үргэлж иддэг гэхдээ игчээ би бас дуртай штэ гэд манай хүнийг бүр хийлэгч үгүй болгоно. Акане гэхдээ чи бүрэн итгэлтэй байна уу? Хайртай хүнтэйгээ гэрлэхийг хүсэхгүй байна гэж үү? Гэхэд дүүн бид хоёр танилцаад удаагүй ч гэлээ их дотн болсон гэснээ. Нөгөө зургаа устгаагүй байвал яах вэ? Тэгснээ бас бид бидээ зориулагдсан байхаа. Хэрвээ бид хоёр гэрэлжвэл хайр татам хосууд болно. За ихчээ би түүнтэй холбоо тогтоох хэрэгтэй байна. Бүхнийг надад даатгачих гэд гараад явчихдаг юм да. Манай хүн юу ч хийж чадахгүй араас нь нухс хийснэ. Өөрөө ч мэдлгүй зүрхэн шаналаад байдаг. Орой унтахаасаа өмнө нилээн бодолд орчихсон. Манай хүн ч анзааран асуутал дүүн ямар санаатай болохыг хэлэн харин Акане маань өөрөөсөө илүүтэйгээр дүүгээ боддог. Дүүн л жаргалтай байвал өөрөө жаргалтай байхын гинэ. Үүнийг нь сонсон Сайто арай Акане надаас салах бодолтой байгаа юм биш үсттэй гэдэл бодно. За өнөөдөр манай хэд Аканегийн дүг угтаж авна гэд бүгд зугаалцгаана. Химари энэ хоёрыг харснаа их дотн юмаа гихтэн Махо бич бас чиний өрсөлдөгч гэд дургийг нь хүргээд авчихна. Энэ гурав бүр Сайтог барьж идлээ. Тал талаас нь булаацалтаад ховдог шисээ маань томоос том бүүргэр барьчихсан. Паркийн бүх хоолыг идмээр байна л гэж авч байна. Тэгснээ дараа мөсөн хотгон дээр ороод хөлдөөд тэндээ бараг үлдэхнэ. Энэ хэд галзуу хулган дээр суугаад хөвгөлтөө байхад манай хүн байдгаараа айгаад сүнсэн зайлчихсан. Тоглоомны газар зүгээр нэг дургүй биш бүр үзэн яддаг. Алсын харагч дээр сууж байхдаа Сайто тэгээд чи яагаад энд ирсэн юм бэ гэхэд нь өөрийнх нь дургүй зүйлээс илүү дүүгийнхээ жаргалтай байхыг харах гэж гисэн хэдий ч айсандаа хөл гарan дагжин чичрэхэд Сайто нээх хөөрхөн гарнаас нь бариад л тайвшруулчихна. За ингээд манай хэд дараа нь аимшигын байшинд орох болсон чинь Акане асгартлаа уйлсан учраас Химари аргадаа тоцорно. Энэ хоёр зомби харчгаад айж байгаа ч юм байхгүй. Махо түүнийг харснаа энэ гихтээ бас жинхэнэ хийгдсэн байх шүү гэдэл зургаа хүртэл даруулан баг зомби наага зүгтчихдэг. Гэвч энэ хоёр цааш явж байтал Махо ухаан алдах шахан амьсгаан давхцаад хэцүү болоод ирэхдээ Сайто өргөж гарч ирэн агаар амьсгалуулна. Манай хүн сандарчихсан. Чи зүгээр үү? Түргэн тусламж дуудах уу? Аканег дуудах уу гэхтэн нөгөөдөг чинь гів гинэт зүгээр болсноо л би танаар тэрүүлэх гэж тоглосон юм аа гэж автын да. Гэвч Сайто бүр үнэн сэтгэлээсээ ууралчихсан. Очиж ийм юмар тоглоод байхдаа яадгийн ямар их айсныг минь мэдхүү гэхтэн Махо уурыг гаргана гэдэл эргэлдэж өгнөө. Тэгж байгаа дунахтан Сайто барьж аваад дахиж ийм муухай зүйлэр битгий тоглорой гэхтэн цаадах чинь заал гэж авч байна. За ийхүү орой болж өдөржин тоглочихсон Сайто хамаг биеийн булгарчихсан орон дээрээ очиод хөвдтөл цаанаас нь нэг охин гарч ирснэ. Битгий орил чимээ гаргуул чийл өөр асуудалд орно шүү гэдэл Махо гараад ирхэн тэр энэ төрхийг нь харсан Сайто дахиад л нөгөө эмэгтэйгээ төсөөлнө. Учир нь энэ бол Сайтогийн анхны хайр нь. Багада нь өвөөгийнх нь үдирчлэг дээр нэгэн охин ирээд тэд хоорондоо нэлийн зүйлсийг ярилцсан анхны харцаараа л дурлчихсан. Гэхдээ нэрийг нь асууж амжаагүй үлдчихэж гадаад төрх нь Махото ижлэхэн учраас асуухт нь манай хүн лүүд өгснөө л химээ чи одоо л санаж байгаа мó? Тэр чинь би эцэст нь ингэж хоёулаа нэг уулзах гэж бид нэгэндээ хайртай учраас энэ зүйлийг хийж болно гэд хувцсыг нь тайлаад эхэлчихлээ. Гэхдээ Махо би танд хайртай гэхт нь Сайто нүднийх нь харцнаас үзэн ядалтыг мэдэрдэг. Гэсэн ч бүр чичрээд дайраад байх нь тэрэ. Сайто урдаас нь нилээн эсэргүүцлээ. Гэвч энэ үед Акане маань ороод ирдэг за нүдэнд нь дүүрэн нулимс сэлгэнчгсэн. Гэтэл дүүн урдаас нь би нүхрий чинь эзэмдчихлээ. Сайто сандран
Акане би тайлбарлыг ихийн завдалгүй. Би та хоёрыг үзэн ядаж байна гэд хоёулангийн гэрээсээ хөчгдөг. Ингээд энэ хоёрыг гарч ирэхэд нь бороо асгарч байдаг. Ядаж шүгүртэйгээ байгаамаа. Сайто буудал олохоос өөр аргагүй болчихлоо гэхдээ Махо бүр баярлаад бүхэнгээ алдна. Гэхдээ Сайто маань бас арайч тийм байлгүй дээ. Тусдаа өрөө захиалчж өөрийнх нь түлхүүрийг өгөөд бушуухан өрөөндөө ороод хаалгаа тас түгжиж орхилоо. Гэтэл цаадах чинь бүр салахгүй нүдэд байдаг за. Манай хүнийг онгойлохгүй болохоор нь эцэстээ бүр аргаа барж насанд хүрээгүй хүүхдийг буудалж чирж оруулсан гэд хашгирлаа шүү гэж сүрдүүлчихнэ. Сайто айгаад хаалгаа онгойлтол нөгөөдөг чинь дахиад дайраад эхэлнэ. Бас л эвгүй гар байна шүү. Манай хүн эцэст нь аргаа бараад чи одоо гэрлүүгөө яваач дээ гэхтэн та бас намайг хөөж байгаа мó? Акана намайг бүр үзэн яддаг гэж хэлсэн. Өмнө нь надтай хизээч ингэж харьцаж байгаагүй. Сайто тэр зүгээр л айсандаа чочирсондоо тэгж хэлсэн. Акане чамайг хизээч үзэн ятгаар хүн биш. Гэвч Махо уйлж байснаа л хувцас тайлж эхлэн та надаас болоод л гэрээсээ хөөгдчихлөө. Би хариуцлагаа биеэрээ түлье гэж авнаа. За одоо Сайтогийн дургүй хөрсөн бололтой үйл хөдлөлийг нь эсэргүүцэн би чамайг өнөөдөр л энд унтуулчихъя. Зүгээр унтуул унтаа гэхтэн тэгвэл та намайг ядаж унтуулад өгөөч гэсээр бүвээлүүлж байгаад л унтаж авлаа. Ингээд нэг л мэдхэд өглөө болж Махо имээ уугаагүйгээсээ болоод амьсгалан давхцсан. Би энэ маш тааруу болж эхэлдэг. Сайто түргэн тусламж дуудыг гисэн боловч имлгээс ичрүүн залгаад бүх үннийг нь мэдчихнгээд айсандаа өвчнөө тисэдэл байдаг. Ингээд Сайто өөрийн гараар өргөж имлэг дээр авчран тусал хийлгүүлээд арай л гайгүй боллоо. Гэтэл яасан гэж энэ золигч нь одоо хүртэл идгрээгүй. Игчээсээ нууж байсан байж таардаг. Тэрнээс гадна гадаадд байх үедээ игчээгээ ангид нь үзэн яддаг хүүгэн байдаг гэдгийг сонсож байсан. Гэвч дараа нь эмээ өвөөгийнхөө шахалтаар гэрлэх болсон гэдгийг нь сонсоод багада өөрийг нь насрангаа найз нөхдөдгүй хүүхэд насаа өнгөрөөж эцэст нь одоо эмээгийнхаа шахалтаар хайргүй бүр үзэн яддаг залуутайгаа гэрлэж хамаг амьдралаа үрэх гэж байна гэж санаан зовсондоо игчийнхээ оронд солигдож ямар ч танихгүй залуутайгаа гэрлэж Аканыг сайхан амьдраасаа гисэндээ энэ бүхнийг төлөвлөжсөн байж л дээ. Тэгээд л Сайто өөрлөө дайраад байгаа хэрнээ харцнаас нь үзэн ядалт мэдрэгдсэнийг нь ойлгоно. За ийхүү учир нэг ойлгогдож Сайто гарчран очих газарч байхгүй шийсэрүү залгаж дууддаг. Гэтэл манай энэ алнаа та хоёр ч салчихсан гэсэн үг үү гэд бараг шүүх хурлаар оруулах нэ. Сайто арайч салчхаагүй байна гэдэл болиулна. Дараа нь манай хүн сургууль дээр очин Аканетай таартал манай дүү хаана байна? Чи л мэдэж байгаа. Ойрдоо яагаад хичээлдээ ирээгүй юм? Гэхдээ Сайто хэлэлгүй тас гүрийчгнэ. Саяхан л мэдхгүй гэд байсан хүн Махо гэргэнгээ дуртай бүүргэрийг авчирна. Цаадах чинь та ихчэд хэлээгүй бидтэй гэж амсан. Одоо буцаж хөл дээрээ тогтож чадах үгүйгээ ч мэдхгүй байгаа учраас Аканетай уулзахгүй байснын дээр тэр намайг жаргалтай байгаа гэж бодог. Сайто урдаас нь би чамайг оронд нь асрах болно. Эрүүл болж байгаад заавал игчтэй харуулаарай. Яагаад гэвэл би Аканыг жаргалтай байгаасаа гэж боддог. Гэдэл нээ хөөрхөн Махо игчийн инээмсэглэл хөөрхөн шүү. Тийм биздэ гэхдээ тийм ээ санал нэгдэн гэдэл хоорондоо ярилцаж байтал Акане маань сонсож байсан байж таардаг. Ингээд энэ явдлаас хойш 7 өдөр өнгөрч цаадах чинь зүгээр болчихсон. Алга хавсран игчдэрээ ирэн уучлалт гуйдаг. Та Сайтог уучлаарай игчээ. Би л таныг жаргалтай байгаасаа гэсэндээ солигдох гэж түүн рүү ойртсон. Бит хоёрын хооронд юу ч болоогүй шүү гэхтэн Акане би дүүгээ золиосонд гаргах хүн биш. Зовлонт амьдралаа өөрийн биеэр туулъя гэж авнаа. Тэгэхээр Сайто бүр юу болж таарах нь вэ? Цаадах чинь бас уурлаа гэж байгаа. Гэвч гайгүй юм болов гэсэн чинь Махо игчээ үнэндээ би ахад чин сэтгэлээсээ сайн болоод байх шиг байна гэж авд юм да. За бас тоглож байгаа байлгүй дээ. Аканыг ангидаа орсны дараа Сайто чин сэтгэлээсээ уучлалт гуйдаг. Манай хүн яагаад уучлалт гуйна гэж миний сайн найз хайртай дүү маань чам сэтгэлээ өгсөн болохоор тэр үү. Гэхдээ чамаас нэг зүйл асуучихъя. Намайг аз жаргалтай байгаасаа гэж хүсдэг чинь үнэн юм уу? Гэхдээ Сайто тийм гэж хариулахад манай хүн хөөхөн баярлаж байснаа. Тэгвэл чи хурдан гэртээ ирээрээ. Гэхдээ Химари бүх зүйлийг нь сонсоод зогсож байсан байж таардаг. За ингээд Химари та хоёр амьдардаг юм уу? Би таамаглаж байсан юм аа гэтэл ангийнх нь хүүхдүүд тэр чигтээ сонсоод та хоёр үнэхээр хамт амьдардаг юм уу гэж дайраад байхаар нь манай хоёр бушуухан гарцгаан. Сайто чамаас болж ийм зүйл боллоо. Хүүхдүүд байх чинь гэртээ хайргээд байхдаа яадгийн гэд энэ хоёр маргалдаж эхэлцгээв. Ийхүү энэ явдлаас болоод сургуулийн хүүхдүүд хаана амьдардгийг нь мэдэх гээд манай хоёрын араас яста хаа явсан газар нь дагна. Үеэлэн Сайтог манад амьдрах уу гэхтэн татгалзан тэгвэл ядаж би чамайг энэ хүмүүсээс зугтаалгыг гэсэн чинь цаадах чинь автобусын дотор аваад суулгачихдаг.
Гэтэл энэ хоёрын ирсэн газар нь бүр ямар ч танихгүй газар. Ядаж байхад эцсдэр нь ирчихсэн. Буцах автобус ч байхгүй. Ядаж байхад сүлжээгүй гэж байгаа. За гэтэл ашгүй үеэлийнх нь нөгөөх туслах нь ирээд авчихдаг. Шисэд байршил тогтогч суулгацсан гинэ. Гэтэл бас л хүн муутай за. Манай Сайтог хайчхаад энэ хоёр хойлохноо яваад үйл яах вэ? Ингээд манай хүн хичнээн ч цаг алхасныг мэдэхгүй. Ямар тааж гэртээ ирэн дэлгүүр орж хүнс авах гэхээр нөгөөх л ангийн хүүхдүүд нь дагаад байдаг. Сүүлдээ бүр хүнсгүй болон яахаа мэдэхгүй байж байхад нь Химари хурж ирнэ. Химари надаас болоод л ангийн хүүхдүүд мэдчихлээ. Уучлаарай гэхдээ Акане харин ч би хийлээгүй миний буруу гэд өвөө эмээгийнхаа шахалдаар гэрэлсэн талаараа хэлэхэд цаадах чинь бүр баярлаад байдаг. Ингээд бүр Шисэ болон Химари мөн дүүн энэ хэд бүгдээрээ ярилцсан. Хүүхдүүдийн цурхлыг намжаах нэг арга бодож олдог. Аканегээс бусд нь худлаа үерхэж байгаа мэт царайлыг гэтэл эхнийх нь хүн нь үеэлнэ. Энэ хоёр ч бүр чухам дотно. Үерхэж байгаа юм шиг гар гараасаа хөдлөлцөн үр дээр нь суугаад л гэтэл харамсалтай нь ангийнх нь хүүхдүүд тоодгүй. Энэ хоёр чинь угаасаа л юм шүү дээ. Дараагийнх нь хүн нь Махо болох гэсэн чинь арай жоохон доод. Химари болохоор болвоо. Цаадах чинь бөөн баяр. Аканы гаднаа дуртай царайлж байгаа хэрнээ дотроо нилээн дургүй. Сайтууд чи зөвхөн хуурамч гэдгийг санаарай гэдэл сануулж авна. Ингээд цаадах чинь бөөр дүрдээ итгэчихсэн. Хаа явсан газараа дагуулж яван халамжлаад л хүүхдүүдэд итгүүлэх нэг арга байна гэснээ. Өдийн цайны дараа ангидаа хоёулахнаа орж ирээд би өмнө нь шийсэд үргэлж атаархдаг байсан. Чиний үрдээ чинь сууж болох уу гэж гуйсаар байж суугаад босох гэтэл байж байгаараа гадна хүүхдүүд сонсож байна. Гэтэл үнэхээр хаалганы цаана хүүхдүүдийн чимээ гарна. Нөгөөдгөл нь энэ хоёр үнэхээр үерхдэг бололтой гэдэл шивнэлдэн. Мэдээж дараа нь Химариг дуудан ам асуухад үерхдэг гэж хэлэн энэ байдлыг нь Акане сонсоод бүр үнэхээр твчихгүй. Найзтайгаа уулзъя гэснээ чи арай л хэтрүүлээд байх шиг санагдаж байна. Найз нь чи хүртэл ингэж бодож байгаа бол бидний төлөвлөгөө амжилттай болж байгаа юм биш үү гэд бүр тоохч үгүй. Манай хүнийг хайж яван хүүхдүүдийг баттай болгох хэрэгтэйгээд энэ хоёр чинь бүр өдөржин болцоцгоон. Хуурамч болсооны дараа Сайто энэ бүхэнд баярлалаа гэдгээ хэлэн явхад Сайтад хоргодон араас нь дуудсан боловч манай хүн хаяад л явчихдаг. Бүх зүйл худал байсныг мэдсээр байж сэтгэл нь нэг л хоосрох шиг болж гонигтай нь аргагүй зогсож байтал цаад Сайто ч буцаад ирчихдэг. Ингээд энэ хоёр Химаригийн гэрт очихоор болвоо. Өрөөнд нь орсон чинь Аканетай авахулсан зургаас гадна өөрийнх нь зургийг нууцаар аваад тавьчихсан байдаг. Тэрнээс гадна Химари онд сурдаг байсан байж таардаг. Орж ирэхээр нь чи яагаад ангид муу сурдаг юм шиг царайлж хичээлдээ муу аваад байдаг юм бэ гэтэл өөрийг нь дээрхэлж байхад Акане аварч байсан юм байна. Тэр мөчөөс эхлээд тэр хоёр найзууд болж Акане ангидаа дээгүүрт жигсхийн тулд хичнээн хичээдгийг нь мэддэг учраас худлаа муу сурдаг дүр хэсэгдэг байж Сайто үнийг нь сонсоод бахархаж байгаагаа ч хэлээд авлаа. Манай хүнийг явах гэсэн чинь цаадах чинь бас хамт хоны гээд явуулдаггүй. Гэхдээ л яаж хийж байгаад гэртээ ирсэн юм да. Акане тэдний гэрээс ирснийг сонсоод шууд л найз руугаа залган юу болоод байгаа талаар нь асуутал Химари үнэхээр хайртай. Хэрвээ Аканыг үгүй гэвэл харьцахгүй байж чадна гэдгээ хэлэхэд манай хүний зориг бас л хүрсэнгүй. Гэхдээ л бас сайн бол сайн гэдгээ хэлчихгүй. Өөрөө л ийм нөхцөл байдал үүсгээд байх юм те. За ингээд дараа нь Сайто дүүгээс нь нөгөө охины талаар асуутал Сайто бөөр итгэдэггүй. Тэр охин их илдэг зүйлэн байсан. Аканегээс ондоо байсан да гэдэл. Гэртээ сууж байхад нь өвөн залгаад гэр бүлийн уулзалт хийж байна. Эхнэртэйгээ хүрээд иргээдэл яриад дуусаагүй юу? Манай хүн ороод ирдэг. Хамт явъя гэдэл Шисэгийн ээжээс айж байгаа учраас явахгүй гэдгээ ч хэлнэ. Сайто ятах гэж нилээн юм болноо. Чи ганцаараа айн штэ. Харанхуугаас айхгүй байна уу? Гэсэн ч манай хүн ганцаараа үлдэхэр болж Сайтог Шисэ болон ээж нь ирээдэл аваад явлаа. Эдний гэр бүлийнхэн уламжлалаа дээдлсээр исэн хүмүүс хамаатан саднараа бүгд цугларцгаан хавтгаа артлаа найралцгаан. Гэтэл хачирхалтай нь өвөөтөөгөө очин мэндэлэхэд эхнэрийг нь асуун ирээгүй гэдгийг нь сонссон. Өвөөгийнх нь үеэл би чамайг анханасаа Шисэтэй гэрлэн гэж боддог байсан гэдэг за. Манай хүнч сандран юу гэж дээ гэтэл Шисэ бүр салгалаад сандраад байдаг. За харин энэ үед нь Акане дээр найз нь ирж энэ хоёр хамтдаа аяган билүү хийж эзэцгэн. Дуусныхаа дараа Сайто руу зургийг нь явуулан яг л үерхдэг хосууд шиг бас дургуг нь хүргээд авчихна. Ингээд удалгүй найз нь явж манай хүн их ганцаарднаа. Харин энд найр эд дундаа орчихсон.
тасардаг нь тасраад, дуулдаг нь дуулан энэ хэд маань бүгд энд хонцгоох юм байна. Удаан хугацааны турш хоёулаа унтсан Акане маань айгаад унтаж чаддаггүй. Янз бүрийн зүйлс бодон сүүлдээ бүр хий юм сонсоод айсандаа хайруулын тавга аваад л босно. Гэтэл цаад Сайто ч хүрээд иржээ хөөрхий. Манай хүн айсандаа дотроос нь хаалгаа гинжилчихсэн орч чадаагүй. Тэгээд л цонхороо орж ирж ядаж байхад автобус зогсчихсон. 2 цагийн турш алхасаар байж ирсэн гиндэ. Усанд орчхоод унтах гээд хөвцсний дараа Акане гэртээ тавтаа морил гээд инээхтэн Сайто яг л тэр анхны хайраа санана. Манай хүнч тайвширсан янзтай амгалан унтна. За ингээд маргааш өглөө Акане бүр үнэхээр сайхан ааштай сэрэгтэн ширтээд байж байдаг. Манай хүн ийм юмд дасаагүй бөөр гайхаж орхино. Дараа нь Сайто дээр ирснээ. Өнөөдөр юу хийх гэж байна да? Амралтын өдөр юм чин хоёулаа кино үзцгээе гэд бүр шок. Шүн оройч болтугай гэртээ гүүгээд ирчихсэн манай хүн чинь бөөн баяр. Харин Сайто энэ байдалд дасаж өгдөгвэ. Бүр хачин санагдаад энэ хоёр киногоо үзэж сууж байхдаа Аканегээс олон жилийн өмнө үдшилтээр таарч байсан охин чи мөн тэ гэхэд үгүй гээд гүрээчгдэг. Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэж хашгирч гарснаа. Тэр түүнийг одоо хүртэл яаж санаж байна гэдэг за олон жилийн өмнө өвөөгийнх нь төрсөн өдрийн үдшилэг дээр Аканегийн эмээ хүртэл очиж энэ үед нь үнэхээр манай хүн хамт очисон байж таардаг. Олон хүнтэй газар байж дасаагүй Акане тагтнэр гарахдаа Сайтото таардаг. Ингээд манай хоёр танилцсан удаан ярьж зогсцгоон. Энэ үедээ л би бидээ анхны харцаараа дурлцхиж хөөхөн байгаад гэвч дараа нь сургуульд ороод Сайтог харан баярлсандаа мэндэлтэл урдаас нь чи хинбэ? Ингээд л таниагууд нь түүнийг үзэн яддаг болчихож хэсэг хугацааны дараа Сайто Аканег чимээгүй болохоор нь хаалгыг цохиод би чамайг бухимдуулах зүйл хийгээ юу гэхэд манай хүн үгүй дээ гэд бас л дотор сэтгэлээ нуучглаа. Сайто тэгвэл би хүнсэндээ ганцаараа гарыг даа гэд явна. Энэ үед Химари ганцаараа сууж байтал үзлийн 3 юм ирснэ. Хамтдаа явцгаая. Урдаас нь би ахлах сургуулийн сурагч гээд байхад чинь өдөж хоргоон хүчээр гарнаас нь барьж авах гэж байхад нь Сайто яа гэрч таардаг. Нөгөөх залуу чинь чи одоо хинбэ гэтэл би найз залуу гэд хэлээд авчихна. Ингээд Сайто зөрөгтэй наргагүй эдний хөөсний дараа баярлаа гэдгээ хэлэн ганцаараа зугаалж байгаа гэхэд одоо цаг орой болж байна. Гэртээ харих хэрэгтэй гэж зөвлөнө. Гэхдээ Химари хойд ээжээсээ болоод гэртээ харж чадахгүй гэхэд тэгвэл чамд хэцүү байдаг бололтой. Би одоо хүнсэндээ явж байна гэхэд Химари нэг хөөрхөн за ойлголоо явда. Акане хүлээж байгаа шүү дээ гэж инээмсэглэхэд Сайто харж байснаа. Өрөвдсөндөө ганцаарангийн үлдээж чадаагүй бололтой. Хамт явъя гэдэг Химари нулимсэн цээлгэнэж байснаа. Чи надад өртөө гэдгээ санаж байна уу? Найз охиныхоо дүрд тоглуулсан шүү дээ гэснээ. Үнсээ тавчдаг за. Ингээд маргааш нь уулзаад төрүүлж алхам хийсэнд уучлаарай. Өөрийнхөө биеийг барьж чадсангүй. Хайртай шүү Сайто гэд мөрийг нь налах яг энэ мөчөд Акане ангийнхаа охтуудаасаа тэр хоёрын үнсэлцэн зургийг харчихдаг за. Манай хүн шоконд орж зогсож байснаа. Гүүгээд явж байхдаа Химаритай таран юуш дуурахгүй зүрх гэж байхад би жинхэнэ утгаараа түүнийг өөрийн болгох болно гэдэг за. Манай хүн чочролд ороод л гүүгээд явчихна. Гэртээ орж ирэн суугаад өөрийнхөө нөхөрлөлийн үн цэнийг ойлгохгүй. Ийм зүйл тохиолдсонд итгэж ч үгдэггүй. Энэ үед нь Сайто гаднаас орж ирээд дуртай амттангийн өгөхөд манай хүн магнагаа хагартал баярлдаг. Гарсныхан дараа түүнийгээ нулимстай нүдэрээ идэн би ямар нэгэн зүйл хийх ёстой гэснээ. Найз руугаа залхан хүлээгээ зогсож байхад араас нь ирж байхдаа өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ? Хоёулаа энд үргэлж ирдэг байсан те гэдэл инээмсэглэн ирэхэд манай хүн эргэж харан би сайн байсан гэтэл царай нь хувьс хийснэ. Би мэдэж байсан. Гэвэл яах вэ? Бүр яг л өөр хүн шиг за. Би энд тоглох гэж ирээгүй. Та хоёр гэрээнээс болж л хамт байгаа биз дээ. Харин би үүнээсээ илүү явна гэж бодож байгаа шүү гэж хэлэн манай хүнийг бөөр байхгүй болгоно. Акане яаж айд сандарч байсан ч зөрөгтэй наргагүй. Би Сайтод хайртай гэдэл хашгирчхна. Гэтэл найз нь бөөр цайчихсан. Тэгээд юу гэж гэвэл яах вэ? За ингээд л энэ хоёр чинь зүгээр хэрэлдэж өгнө. Гэхдээ Химаригийн үнэн төрх юу байсан гэж анхнаасаа Аканег Сайтод сайн болохыг мэддэг байсан. Өөрөө хичнээн хайртайж гэлээ. Найзыгаа дотроо сэтгэлээ нуухыг хүсээгүйд нь Сайтодоо албаар үерхэж байгаа мэт царайлан үнсэлцэн байж түүний хийсэн бүх зүйл нь Аканегийн төлөө гэд боддоо. Химари эцэст нь чи ойлгосон нь ямаа да. Хоёр найз нэг залууд сайн байх үнэхээр хэцүү юм. Гэхдээ би Сайтод хайртайж чамаагч гэсэн алдахыг хүсэхгүй байна.
Гэдэл энэ хоёр маань арай гэж учраа оллоо. Энэхүү амьдрал цааш үргэлжлэн манай хоёр хэрүүлчих гэсэн хэрэлцээр л энэ хэд маань урдын адил сайхан харилцаатай ингээд цааш нь ч юу болох нь тодорхой болж аним маань энд хүрээд өндөрлсөн юм да. Одоогоор season 2 нь хизээ гарах нь тодорхойгүй ч гарах л байх. Энэ хүртэл үзсэн хөөрхөн хүмүүстээ маш их баярлалаа. Лайк болон subscribe дарсан бидтэй те. Суугаа дэмждэг хөөрхнүүдтэй хайртай шүү. Дараа уулзтлаа. Түр баяртай.